За сайн байна уу? Энэ удаагийн маань бичлэг танд очих цаг 20 минут хүрээ мэндийг хүргэе. За өнөөдрийн маань танд очих бичлэг эдгээр 5 бүлэг байна. За ихэн бодож тунгаахгүйгээр өөрийн нүдэн тусан галаа сонгочход юу болно л гэж хэлмээр байна. За энергийн шалгалттай учраас энергийн шалгалтаа үзэж хараад тань тохирсон хэсгийг сонгоорой. Мөн өөрийгөө хуурж бүх бүлгээ битээ сонгоорой гэж хүлээ. 1-2 группийн хооронд хүн эргэлзэж болох учраас 1-2 группийг сонсож болно. Үлдсэн боломжоо дараа нь ашиглана гэж үзэж өөртөө дараагийн боломжийг үлдээгээрэй, дараагийн сонголтыг үлдээгээрэй гэж миний зүгээс зөвлөмөр байна. За тэгээд мөн энэ удаагийн маань мэрэг таны ойрын 3 сард энэ мэрэг үтснээс хойш ойрын 2-3 сарын хугацаанд танд юу тохиолдох гээд байна? Ямар тохиол ирээд байна? Та юунд зовноод байна? Яагаад шийдвэр гаргаж чадахгүй байна гэдэг талаар нь илүү шийдвэртэй нуршихгүйгээр бас таныг нэг төөрөгдүүлэхгүйгээр олон юм ярихгүйгээр аль болох хариултыг шууд аваад явчих хичээ. Миний мэрэг бол нэмэлт гэж байдаггүй. Тэгээд танд очсон өдрөөс эхлээд мэрэг маань тохиогоо тайлж явдаг учраас танаа маань авахгүйхээ ухаантай хандараа гэж зөвлөмөр байна. Тэгэхээр мэргээр эхлүүлцгээе. Шууд явцдаг болохоор цаг оруулж өгч байгаа хүмүүстээ маш их баярлалаа. Сэтгэл нь маш их баярлалаа гэж хэлмээр байна. За 1-р бүлгийн уншлага. За энергийн шалгалттай учраас одоо ингээд энергийн шалгалтаа эхлүүлье. За адармаатай харилцаанд байгаа хүмүүсийн уншлага болов заяа. Энергийн шалгалт. За энэ группийг сонгосон хүмүүс бол 20-35 насны хүмүүс байна. Хайр дурлалын харилцаан дээр бол шийдвэр гаргаж чадахгүй байгаа мөн санхүүгийн жаахан асуудалтай байна. Тэгээд ишээ тийшээ явъя гэхээр болохгүй, зам нь хаалттай, ажил төрлийн бүтэмж жоохон тийм муухан байна. Магадгүй визний хайрууд танд хаалттай ирсэн баг. Ишээ тийшээ ажил төлөвлөсөн байсан бол тэр маань түр хугацаагаар хойшлогдсон, эсвэл тодорхойгүй хугацаагаар хойшлогдсон байна. Ер нь бол зам саадтай гэж гарч ирж байна. Мөнгө төгрөгийн жоохон асуудалтай байна. Нас бол 20-35 нас гэж зааж шүү за. За өөртөө авиг төвлөрүүлж эхэлж байна энэ хүн маань. За сэтгэл дотроо бол хайртай, дуртай харилцаа харагдаж байна. За мөн энэ харилцаа маань ямар харилцаа вэ гэхээр та саяхан харилцаа холбоо үүсгээ шинээр амьдралтай хүн оруулаад удаагүй байгаа хүн байна. За та хоёр бол маш хөөрхөн, халуун дулаан байсан боловч жижиг шижиг асуудлаас болоод жоо ойр үед өөрөө жоо юм сөрөг зүйлүүд ирээд байгаа, юмны хариунууд жоо муу гараад байгаас болоод стресстэй байна. Жижиг шижиг юмуд аюу төвхтэй санагдаж эхэлсэн байна. Мөн та хоёрт маань юм жоохон бичиг цаастай, мөнгө төгрөгтэй холбоотойгоор зөрчил маргаантай холбоотойгоор юм уу та? Тийм шүүх, прокурор, цагдаа, цэрэг гэдэг юм одоо маань тийм төрийн юм өмсгөл хувцастай хүмүүстэй оролцолтод байгаа юм бичиг цаасны ажлууд байгаад байгаа мó, явах хэрэгтэй болоод байгаа мó, очих хэрэгтэй болоод байгаа юм асуудлууд харагдаж байна. Ийм бол та энэ групп зөв группийг сонгосон байна гэж үзэж шүү заяа. Тэгээ энерги маань шалгалт явж байна. За мөн танай хүний хувьд бол өөрөөс ч насны зүрхтэй харагдаж байна. Тийм. Та хоёр бол яг хөөрхөн нэг юм тогтлол, юм хайр, юм гоё мэдрэмжэн дээрээ явж байгаа боловч жижиг шажиг асуудлууд дээр яг шийдвэр гаргаж чадахгүй өөрөө шиг зүгээс бол хувийн амьдралдаа илүү анхаараад өөртөө ер нь төлөв анхааря гэж бодож хичээж байна. Эдгээр нь зөв юм аа. Таны бодож байгаа зүйлс бол зөв юм аа гэж зэрхийлж байна. За олон уншиж байгаа учраас танд маань сайн хэрэгцүүлээд тунгаад алууд авчаарэ. Тэгээд шинэ амьдрал эхэлсэн юм байна. Шинэ амьдрал
Гэвч ийшээ тийшээ явахгаа төлөвлөөд энэ хөдөлгөөн оруулах гэдэг байхгүй. Одоо жишээ нь та 8 явжсэн бол 8-аа өөрчлөх гээд байгаа мó эсвэл харилцуулж болох гээд байгаа мó, нүүдэл судал хийх гээд байгаа мó, юм хөдөлгөөн хийх гээд байгаа бол шүү. Хөдөлгөөн чинь зогссон байна. За тэгсэн чинь яасан бэ гэсэн чинь өнгөрсөнтэй холбоотой амар том англий чинь энэ хүн хааж гарч ирсэн байна. Маш их ганцаардлыг чинь, маш их хувь гунгийг чинь энэ хүн бол аягүй сайн ойлгодог гэж гарч ирж байна. Тэгээд та хоёр маань ингээ хоёр бинаа олсон байна. Одоогийн байдлаар бол харилцаа юм гой байгаад байгаа юм шиг боловч хаяа жоох юм зөрчил харж байна. Мэдээж зөрчилгүй харилцаа гэж байхгүй гэдэг та бас хүлээн зөвшөөрч хэрэгтэй юм болоо да гэж миний зүгээс бас хэлмээр байна. Тийм. Болгон л тодорхой хэмжээний зөрчилтэй учраас энэ юм бол энэ төрний асуудалтай байна жоох. Мөнгнөөс болоод ингэж юм зөрчил маргаан хэл ам байгаад байна. Гэвч энэ хувийн амьдрал гэдэг юм чинь бас өөр зүйлээ. Та хоёр манаас шийдвэрлэгдэж болох зүйлүүд дээр хямрмааргүй байна. Жаахан мөнгө төгрөнөөс болоод нэг нэгэндээ ачаал өмөргүй. Тийм. Үл ойлголцол амар болоод танаа хүн жоохон ингээд заримдаа өөрөө ч буруутгаад байгаа юм шиг, заримдаа яг асуудалтай үед асуудлаас цухтаагаад байгаа юм шиг, хүлээж авахгүй юм шиг талууданд харагдаад ингээд энэ үнийг жоох ярилцээ тэнэлзээ хаяа төрдөг боловч та энэ хүний салахгүй, орохгүй, болохгүй таар. Гэтэ таны хоёрын амьдрал эхлээд бас нэг юм хөөрхөн дулаахан үлүү авч байгаа та хоёр маань ингээд санхүүгийн байдлаас болоод ер нь жоохон шийдвэрлэж чадахгүй үл ойлголцоо маргалзан хүмүүсэд байгаа юм болоо да. Тэгээ өөршгөнээс юм уу, жижиг зээл төлбөр төлөлтөөс юм уу, эсвэл одоо тий халуун санхүү мөнгөтэй холбоотой асуудлаас болоод нэцэхгүй шүү дээ. Ийм юмар нэцчин гэж байнгүй гэж хэлж шүү. За өрийг бол хүн яаж иж аваад таваад туулаад гараад явчихна гэдэг бас та хоёр маань хоорондоо ярилцаарай. Яг нэг өөрөө сайн илэрхийлээрэй. Тэгээд хүлээж авах явцад 90% хожилтой. Өөрийг чигээрээ чадчин болчин бүтчин гэсэн юмн дээр та хоёр маань юусаа өөрөө өдөөсийнхөө эсрэг харсан мөртлөө хоёр хүндээ хайртай, хоёр хүнээсээ холдож салж чадахгүй. Тийм ийм байгаад байна. Яг энэ 3 сарын хугацаанд яах вэ гэхээр одоохондоо тооёрч байгаа юм мөргөлдөнтэй байгаа ч гэсэн аажимд ажил төрөлчин бүтээд ирэх нь л дээ. Одоо тэгээ нэг мөнгө төгрөгийн жижиг асуудлууд дээрээ ингээд тус нэмэр болж ирээд багтгүй мөнгө төгрөгийн асуудлуудаа дараад сэмгэслээд эхлэхээр хоёр биндээ зориулах хувийн орон зай орж ирэх нэ. Та хоёр нэрээ үнэхээр хоёр биндээ зориулах хувийн орон зай айгу хомсдсон юм уу да. Ингээд цуг байгаад байгаа юм шиг мөртлөө нэг юм хоорондын харилцаагаа халуун дулаан байлгах. Тэгээ нэг хаяараа маанталч гэсэн юм байхгүй. Тэгээ нэг юм аль сэтгэл дотор юм зориуртай тэгснээ хоёр хүндээ хайртай. Тэгээд ингээд жижиг зүйлүүд жаахан ингээд хэрүүл маргаан гарахаар яаж ч чадахгүй ингээд тийм хоёр талд ингээд тайлж өөр жоох ингээд энэ бол жижиг зүйл шүү. Энийг бас сайн ойлгоорой гэж хэлээ. Тийм. Энэ бол шийдвэрлэгдэж болох цаг хугацааны ирэхээр ааштай та хоёрт ер нь бол 90% хавжилтай цаашдаа та хоёр цаашдаа бүр та хоёрт маань гэрэл дэргэд харагдчихэв. Гэтэ ер нь бол энэ байдалтай ингээд тасан зохицоо тийм байгаад ах уу хоёлаа ингээд тэмцээж чадхаараа ингээд зүтгээд явах уу гэдэг тал дээр бас ярилцмаар байна. Өөрт чинь бол урднах болон одоогийн харилцаа хоёроо ингээд харьцуулах тэнгуүтэй ингээд хэцүү санагдсан үедээ бүгдийг орхиод ингээд явчмаар юм шиг болчмоор юм шиг санагдангуудаа за энэ асуудлуудыг шийдвэрлэж дууссаныхаа дараа л бид хоёр ингээд те энэ харилцаа туусан би ийм үед нь орхихгүй ч гэдэм юм. Эсвэл намайг ийм үед энэ хүн орхихгүй гэдэг ингээд хоёр хойлоо тийм бодолтой байна. Бүр яг тийм та хоёрыг бол хохироосон хүмүүс бол яг та хоёрыг ийм байдалд оруулсан хүмүүс бол та хоёр өөрсдөө биш юм аа. Энэ бол та хоёрын танилын өргөө ерөн тойрны хүмүүсээс ирсэн зүйлээ. За
Бичиг цаас гэрээ хэлцээр мөнгө төгрөгийн асуудал дээр сайн мэдээ орж ирнэ. Энийг харж агаарай гэж хэлж шүү заа юу зэрэг. Мөн жаахан ингээд таны хүнд жаахан ингээд үйл хэлийг юм жижиг юмн дээр гэж хэлнэ. Би юм жижиг юмн дээр нэгэндээ итгэдэггүй, нэгнийгээ сонсдоггүй. Тэгээ сүүлийн үе зөрчилтэй маргаан гараад ерөөсөө ингээд юм болохоор л маргад тэрслээд байгаа учраас аль нь ингээд эрүүл маргаанаас цутаагаад ингээд яваад байгаа байдалтай. Тэрэндээ стресстэй бухимдаад ингээд яваад байгаа байдал харагдаж байна. Эдгээр зүйлс өөрчлөгдөнө. Үнэн төрхөөл ер нь нэг үнэн төрхийг харж эхэлнэ гэсэн үг шүү дээ. Хонгод минь яг л юм тэнцвэртэй байдалд байгаа мөртлөө үгээрээ ч юм уу, үйлдэлээрээ ч юм уу санамсаргүй шүү дандаа. Санамсаргүй үгнээсээ, санамсаргүй үйлдэлээсээ болоо нэгнлэгөө ингээд тэгээ бууд тулгаж байгаа юм шиг нэгнийгээ ингээд гэмтээж байгаа юм шиг мэдрэмж аваад байна. Нэгэндээ гомдоод байна л гэсэн үг шүү дээ. Үгнээс нь ингээд өө байгаал үйлдэлээс нь сэв хайгаад ингээд яваад харчихна. Харилцаа тэнцвэртэй байхгүй гэдгийг санаарай. Тэгээ та хоёр нэгнийгээ түлхэл эхлэх юм бол та хоёр нэгнийгээ тий үйл болгол эхлэх юм бол энэ тэнцвэртэй байдал яг нь бол хоёулаа л унах асуудал учраас та хоёр мань шийдтэй байгаарай гэж байна. За энэ дээр бол ингэж гарч ирж байгаа байхгүй. Анх харагдсан мэдрэмж, анх харсан хайр дурлалаасаа та хоёр өөрчлөгдсөн юм шиг санагдал. Ингээл нэгнийхээ юм алдаатай зан дутагдал, алдаатай авир ашиг ингээл хараад өгөнд гомдол тэгээ өгнөөс өө хайгаал өөртөө эвгүй байдал тоглоод тах юм аа. Ингэхгүй үнэн төрхөл харагдаж байгаа юм баггүй. Өөртөөхөө муу талтай, сүүдэр талтай ер нь ингээд үзээд эхэлж байгаа байхгүй та хоёр маань. Тэнгүүтээ шантраад штт. Үгүй дээ хонгор минь зам үргэлж байгаа, боломж үргэлж байгаа. Наа чин бүр ийм амар шантрах юм уу? Амар тааж давшгүй аим шиг хэцүү зүйл бол биш вэ. Энийг бол харгалж хянслах боломж байна. Олон сонголт байна. Олон боломж гарч ирнэ. Та хоёр маань тэгээд бас зүтгэрээ ингээд яг энэ мэргийг үзэж байгаа хүний хувьд бол та ганцаараа зүтгээд байгаа юм шиг санагдаад байгаа ч гэсэн наад юм чи өөрхийн минь бас хэдлийгээ ирээд бас ингээд амт үнээс сурдаг юм асуудаг юм уу ингээд явж байгаа шүү. Нэгнийгээ ингээд урмын үгээр тэтгээрээ нэгэнд чинь урмын үг сэтгэлийн дэм дутагдаад байна шүү. Тийм учраас тийм ингээд сүйдэртэй талтайгаа л үзээд байгаа ахгүй манай хоёр. Тэгэхээр энэ мэргийг ойрын хугацаанд та хоёрт бол энэ харгуй байдлаас, энэ амар төвөгтэй байдлаас гарах боломжууд очирн заяа. Та хоёр маань гарна орно те хичээн. Нэгэндээ бууж өгнө, хаяа зарим төсөж болох зүйлүүдийг тэгсчүүл яа тий гаргаж болох зүйлс гэж байгаа юм чинь харга зам олдчихл таарнаа. Тийм учраас өдрөг байгаарай, хүчтэй байгаарай гэж би бол хэлмээр юм. Жижиг асуудалтай бити юу юуны тухайд хөрөөгөө буугаад өгчөөрэй. Тэ харилцаач бас ийм юмн дээр энийг бат орших нь гэдэг нь харагдаж шүү дээ. Тэгээд та хоёр хэрэгтэй хайртай. Эдгээр асуулт бол амьдралд гарч ирж байгаа жижиг сорилтуудын л нэг хэсэг. Заримдаа ингээд амар төсвөрлөхөд хэцүү гүн шарах аваад байгаа юм шиг боловч энд ингээд нэг айдас байна л да. Та хоёрт маань цагтаа шүүх бичээрэнтэй холбоотой мөнгө төртэй холбоотой юм айдас байгаад байх шүү. Гэхдээ бол энийг зөв талаар нь эргүүлээд өөрсдөө ашигтай болоод ирэхэд тийм ээ тийм та хоёр боломж гаргаж ирэх хүмүүс маш их туслах хүмүүс ахаал хэрэг ажилтай баяр жаргалтай та хоёрын талд ялгаа зүйлс өршөөлөнөлтэй багтаа тэгвэл өршөөлөнөлтэй багтааж үн шудрам тодордог бол үн шудраараа байж магадгүй жаахан цаг хугацаа хэрэгтэй болвол тэр жаахан цаг хугацааг нь өгнө. Тийм учраас бити яагаарай, бити эмээгээрээ энэ харилцааг ганцаараа биш хоёулаа туулж явж байгаа гэдгээ бас санаарай гэж хэлж байна. За эхний сарын хувьд ерөнхийдөө юу болохоор вэ? Ойрын 3 сар гэсэн шүү дээ тий. Эхний хагастай юу болохоор вэ? За жоохон сэтгэл санаа өвдсөн. Би орон ирсэн бодоод хийдс тэгэл тагаал нэг юм тарихтлахаа хүртэл амрахгүй хай үе даралт хэлбэлцтэй юм уу дотор мухарт юм иймэрхүү мэдрэмжүүд байна шүү заяа. За хүмүүстэй уулзалтнаа явнаа. Боломжийг хүлээгээл суугаад ахгүй гарч орох хэрэгтэй. Стресс байна нэг юм тэр худлаа энэ худлаа гэл ингээл нэг юм худал үнэн гэж ярьсан стресс байгаад байна.
Ийм жижиг яваа хэрэггүй. Зам гарч ийн. Ойрын хугацаанд хөдөлгөөнд орно явна. За юу. Бүх юм сайхан болно. За энэ бол эхний сард бол эхний 2-7 хоног орчим бол та нар жоохон явна амтандаа уулзна ингээд бичиг цааснаас бичиг цаарны хооронд эсвэл ажлаас яриа хэлцээрээ хооронд ингээд хоёр маань дор бүрнийг явах нэ. За эхний сарын эхний 2-7 хоногоос хойш хугацаанаас бол юм хэрэг болж эхэлнэ. За дунд нь янз янзын ийм юм уу тийм юм уу гэсэн хардсан худал ярьсан дэгстүүлсэн юм хэтрүүлсэн ийм хэл мэдээ орж ирэх хэдий ч гэсэн энд тэгээд авах шаардлага байхгүй. Энийг бүр тоогоод авах шаардлагач байхгүй шүү. За энэ бол зүгээр л нэг юм жижиг явган яриа. Тэр бол итгэж авах юм байхгүй. Тийм. Ингээд ийм сонголт хийхдээ бол. За зүрх сэтгэлч юм бол ерөөсөө хоёулын зам зүрх хоёулаа ингэнгүү зөөлөн юм байна. Нулимс нь ойрхон хүмүүс юм. Жог хатуурсан л байна л та хоёр жоохон хатуурсан. Их юм тоолж үзээд их юм хөтөлцөөл унаал хөтөлцөөл босхын хооронд их л юм таньж байгаа. Их л олон хүний аашаар мэдж байгаа. Тоорт бол хэрэгтэй цаг үе байсан юм аа. Олон зүйлийг таних цаг үе юм аа. Хугацаа өөр нь бол ойр хугацаанд богинохон ч гэсэн үр дүн дэлгэрнэ. Та хоёрын талдаа алуу юм эвэрцэгцэндээ ороод эхлэх нэ. Тэгээ эхний саруудад бол түлхүүр ч өөр чинь гарт байгаа ахгүй юу да. Тийм ээ. Өөрийнхөө ертөнцийг өөрөө бүтээн. Өөрийнхөө сонголтыг өөрөө ийн. Өөртөө юу зөвгөнцгөн тэр чин бэлэн. Тийм учраас алуу юмн дээр амны бэлэгтэй байна. Арга зам үргэлж байна. Туслах хүмүүс ч байна. Тийм хоосон төөрөгдөл дотор өөрийгөө ингээл блоклцсан байгаа хгүй юу. Өөрсдөө хоёр хоёлаа өөр ертөнцид өөр үзэл бодлоор ингээд хоёлаа өөрсдөө хоосон юм дотор төгчсөн байгаа хгүй. Гэтэл цаадгыг харах хэрэгтэй. Энгийн боломжийн сонголт хагаад яг л зөв хүнээ олоод зөвл цэгээс эхэлчих юм бол хаалга онгод боломж нэгдэнэ. Тэгээ боломж бол гарнаа. Эхний сард бол ерөнхийдөө жоох ирэн явна судална. Дөнгөж та хоёр мануудын сэтгэл зүйн ч юм уу жоох стрессийн ч юм уу гэр бүлийн маргааны ч юм уу ийм зүйлүүдээсээ дөнгөж өмдөж эхлэх нэ. Ер нь бол хараа нэг ойрхон жоох муудчих гад байсан бол тэр нь ингээд тавираад гайгүй болоод ирэх юм. За түүнийг дагаад мөс авах нь яхаараа хараад үгүй. Гоё манай яг л түрүүний мэдэрнэ болоо шүү дээ. Энд дээр бас тэ хоёр бүр нэг үгийн мухаар ч мөллөө мухаар хэлэхгүй. Сайхан явнаа. За яг л тэмцэрээ барьчих сонголт олон боломжууд байна. Нэг л юм руу хараад нэг л юм хүлээгээд сухад ахын гайхамшиг бол дээрээс орноод ороод ирэхгүй. Өөртөө яваад очиад ирнэ. Боломж болцоо туслах хүмүүс гараад ирэх учраас эхний сарын үед бол жоохон яваарай, танаарай, зарим юм дээр хүлээс таандаарай. Зүгээр л нэг юм хилдэг юм хатуу өгнүүдэл хэлэхэд болчих л тоо. Тэ? Өөр би чинь энэ үйлдэл дургүй байна. Би чинь энэ үгийг даахгүй байна гэд эсвэл ингэ сэтгэлтэй гонгод байгаа юм а хэлж ихтэй тэрэн дээр аль нь ухстай анаарай. Магадгүй та хоёрын нэг цуг сонссон ч бас зүгээр юм болоо таа л гэж би бараг хэлмээр санагдчихлаа. Тийм. Ерөөсөө л гадны хүмүүсийн нөлөө болохоос биш та хоёр нэг юм муу үлийн үрийн барилгаар уучраал юм уу нэг зовоохгүй л ирсэн улсууд биш ээ гэдгээр амар сайн санаарай заяа. Зүгээр л өнгөрсөн хугацаанд ингээд нэг юм дандаа эргэн тойрны хүмүүс чинь иймэрхүү байдалд оруулж исэн юм байна. Иймэрхүү байсан байна. Одоо ингээд хоёр биенээ хараад бусдыг орхиод зөвхөн өөрсдийнхөө төлөө бодох цаа. За эхний агаас бол ерөнхийдөө нэг өөрсдөө төлөө жоохон явна ярилцсан сэтгэл зүйн гомдлоо гаргана. Энэ бол сайн талаараа эрэг талаараа өөрчлөгдөж эхэлж байна. Та хоёр одоо нэг хэсэг сөрөлтөөдөөс шүү дээ. Нэг цуг асуудал туушрал эсвэл ингээд нэгнийх нь асуудал хоёлаа шаналал явжсэн бол эхний үед одоо үүнийг та сонсноос хойш жоохон яваад зүтгээд өгөөрэй. Тэгээ. За. Тэгээ яг хөө ерөнхийдөө бол амар юм худлаа байсан өөрсдөө чинь гүйжирсэн гүтгсэн ашигласан монсон хомбсон ийм зүйлүүдийг 2 дахь сараас мэдэрч эхлэх нэ. Ийм мэдээнүүд орж ирэх бүр гайхна. Нэг орой дээр харах нь шүү дээ. Гайхна гэхдээ л та хоёрыг хамгаалах хүн гарч ирэх нэ. Та хоёрт энэ талаар энэ бол ингээ байж болохгүй юм а энэ ийм юм а гэд харин нэг дэлгэрэнгүй баримттай нотлоход ийм ярих хүн байх нь шүү заяа.
Тэнгүүтээ яасан гэсэн чинь за хоорондоо хэрүүл маргаа юм гэдэг гайгүй болно. Морлого айгуугаа зохинж эхлэх нэ. Тэгээ та хоёрт бол бас нэг юм аванштай юм байгаад байна. Энэ мэргийг үзэж байгаа хүнд бол ингэж хэлэхэд мөнх төөрг бол норж ирээд байт юм байна. Зогсчог байгаад байгаа байхгүй юу? Тэгээ та хоёр захиран зарцуулах гэдэг юм дээр анхаарал яасан бэ? Хоримтлуул яасан бэ? Тэ нэг хоримтлал байж гинти юмнуудад ирэн шүү дээ. Бараа орох шүхэртэй л хүмүүс ахгүй юу да нэг мөнгө төрний урсгал бол ингээд орж ирдэг зогсохгүй байгаа л гэдэг жоохон хөдлөөлөд чинь хүн өөрийнхөө амьдралыг заяа тавилан гэрөөж амьдрах хэрэгтэй ш. Нэг завинд хоёулаа суугаа явж байгаа хүмүүс гэдгээ санаарай. Сайн хэл мэдээ орж ирнэ. 2 дахь сараас яасан мэхээр туслах дэмжих хүмүүс чинь гараад ирэх юм байна. За яг энэ зүйл дээр та хоёрыг гүжирсэн байна, гүтгсэн байна. Эсвэл энэ бичиг баримтан дээр, энэ бичих цаасан дээр эсвэл та хоёр ийм юмнаас шалахгүй юмнаас болоод маргаад штэ. Ингэсэн байна, тэгсэн байна гэд ийм хүмүүс гарч ирэх нэ, туслах нэ. За үний юмтай нүүр тулаад бүр гайхалт болно. Тэгэнгүүт та хоёр явах гэхээр та хоёр нэг завьд сууж байгаа. Харцангуй танаа юм бол таны аясаар юм уу та хаяал нэг юм өөрийнхөө зүтгээ зөрүүлдэг ч гэсэн яг шийдвэр гаргахад бол өөрийг чи хаяа авчгаар бас цухтаачгаар юм хүн биш вэ. Таны энэ бол энэ талаар бодож байгаа бодлоо бол таны өөрийн юм хар сэргэлтэй маа гэж гарч ирж байна. Тэгээ одоо бол та хоёр бол байгаа шүү дээ. Та өрний амьдралтай байсан. Өрний амьдралтай хүний харьцуулаад байх шаардлага байхгүй. За тэгэнгүүт нэг нэгэндээ шүхэр, борооноос шүхэр, зовлонгоос хань, дэм, тэ бүдэрсэн үед нь түшээ ингэ болоод яваарэ гэж хэлж шүү заяа. Та угаасаа тгийж чадах юм байна. Одоо нэг хувийн хэрүүл маргааны 2 дахь сараасаа болоод тий ахаал боломж гарч ирнэ. 2 дахь сараас бүр боломж гарч ирээ. Та хоёр худалтай нүүр тулнаа. Үнэнгээр нүүр тулна шүү заяа. Өөртөө хамгаалахын тулд заримдаа зарим зүйл дээр өөртөө харилцааг авч үлдэхин тулд өөртөө амьдралыг энэ хохирлыг барагдаж дуулахын тулд эсвэл магадгүй та хоёр өөртөө хохирчод гэж тунд ашиглуулж ингэ яваад штэ. Энийгээ тулд нэг зүг рүү харнаа заяа. Нэг нь ингээд махраад авахгүй тэгээ зүг чигийг чинь гаргаад явах юм бяцхан юм шиг боловч асарыг мэдлэлтэй танил талтай нөлөөтэй юм хүмүүс танарт тусалж гарч ирнэ. Нэг амар бас нэг их мөнгө төгрөг ярьсан хүн биш ээ. Эднэр болвол тийм ийм хүмүүс биш ээ. Энэ туслах хүмүүс чинь заяа. Хацтай сэтгэл хөдлөө битээ. За 3 дахь сараас юу өөрчлөх чинь яаж ингэ та хоёрын ингэ нэг шаардлагатай асууж байгаа зүйл бол өөрийн чинь би та хоёрын л ядах. Та хоёрын асууж байгаа нэг шаардлагатай юм зүйлүүд бол одоо ингэ стресстэй бүр ингэ тархинд чинь ингэ түгчгдсэн юм аа таахгүй. Тэгэл ингэ ойр орох юм уу мэдээ тавтамжтай мэдээнүүд ингэ сонсоод ойр орох юм шүрмсэнд чинь таагүй мэдрэмжүүд орж ирээд байгаа байхгүй. Тэгэл юм хоосон хий харталтай жоор нь явагдаад хоосон юм маргаан зөрчилтэй явагдаад холоос шийдсэн чулуунд оногдоод ойроос ирсэн хов живэн төртөл хоёр хүндээ ингээл хэлж чадахгүй гэсэн мөртлөө хайрт. Айгуу хайрт. Тэгэнгүүтээ ингэж байна. Тэгэхээр энэ 3 дахь сард бол яах вэ гэхээр та хоёр маань за хайртай л үнэн бол дахиад эхний үеийгөө явна. Хэрүүл маргаан тэмцэл өөрчлөгдөн өөрчлөлт орж ирнэ. Тийм яг ерөнхийдөө бол ингээд айгүй хайд төгшүүртэй байгаа юм шиг боловч ялалтаар дуусах нэ. Та хоёрын тал дээр нь бол шийдвэр айгуугаар гарч өгөх нэ. Энэ бол тийм заавал юм шүүх цагтаа магтаг юм дээр хойшлогдоо л яваад байна. Энэ 3 сарын хугацаанд бол энэ ингээд эцсийн шийдвэртэй гарахгүй орохгүй шүү заяа. Зүрдээ зогсонгүй байна. Та хоёрыг бас байнга дуудаад байхгүй бах. Ингээл хооронд чи хэрэлдүүл маргалдуул сан сони мараал эсвэл ингээл янз юм гарна юм жижиг асуудлууд гарна. Тэнгүүд та хоёр маань энэ 3 сарын хугацаанд эдгээр асуудал шийдэгдчих юм уу, болчих юм уу, дуусчих юм уу гэхээр үгүй мэн. Энэ асуудал ерөнхийдөө бол жоох юм адармаатай юм руу орж байгаа юм шиг санагддаг хэдий ч гэсэн эцсийн үр дүн, эцсийн боломж нь бол тийм танай хайртай хүний та хайртай хүнд амар санаа зовж ин дээ. Энэ хүний ирээдүйн замд амар санаа зовж шүү зэ. Боломжтой байгааг гэж хэлэхээр хайртай хүндээ. Асуудал яаж асуудал битээ тараарэ. Мөнгө төртэй холбоотой юмнаас болоод битээ асуудал тараарэ. За ер нь бол
та хоёр маань өөрөө өөртөө замаа битээ хаачаарай. Тий. Түүнээс биш ялалт шүү заяа. Ялалт тэр нь. Ялалт тий. Энэ 3 сарын хугацаанд энэ асуудал шийдэгдэхгүй. Энэ он давнаа. Энэ асуудал он давна. Энэ нэмрээ үүснээс хойш он давна. Хэрүүлээ болно зогсоо шүү. Бүр энийг бид хоёрт заавал амлаа. Хараа бүрий болохоор л жоохон мөргөлтөж галах юм. Тэгэл хуул нь л хүнээс нуугаал нууцлал явах нь тэгснэ дэл юм ховж ивэнд ороод ингээл тэрэндээ стресстэй л ах юм. Энэ хомо орол амьдрахгүй шүү дээ та хоёр чинь. Тэ? Ялтаар өндөрлөн. Тийм тусах хүмүүс гарч ирнэ. Ахаад юм ижил тустай ч юм уу. Асуудал төр тойрын яригчаад байгаа асуудлууд төр чинь ахаад хүмүүс орж ирнэ тий. Хүмүүс ахаад орж ирнэ. Тэгээд гашуун үнэтэй нүүр толно шүү дээ угаасаа. Шарах чинь хөөгдөн сэтгэл чинь жоохон амарцгаана. Тийм удаашралтай байсан зүйлүүд чинь жоохон өдгөө ороод ирнэ. Хойс ингээ яах вэ хин туслах вэ яг юунаас эхлэх ёстой мэ гэдэг хэсэг төрсмөсөн бол за ингээ цангалаанууд гарч ирээд ахаад ч хүмүүс туслаад гарч ирэх гэдэг шүү заяа. Ерөнхийдөө бол ойрын 3 сард яах вэ гэхээр та нар яг энэ бичлэг үзснээс хойш эхний 2-7 хоногоос 3-7 хоног хугацаанд энэ нэгээр явна очиж уулзсан заавал дуудаад ах юм уу яах ингээл очиод зуралт аваад ах юм байна. Тэгээ тэр хугацаанд та нар 2 дахь сараас боломжтой тийм тастай хүмүүсээ олж уулзна. Тэгээ гарын үсэг гэрээ контракт хийх юм байна. Бичиг цаасны ажил явах юм байна. За зам арга хөдөө орнотоор зугаална. Тийм тэгээд ишээ тийшээ явна хүмүүстэй уулзна. Тэгээ нэг хоёр биенээс жоохон хүндий байгаа нэг сэтгэл зүйн байдлаас болоод аюу хүндий стресстэй байгаа л тэгэл энэ ингэж болов тэр тэгч болов гэл хоёр биендээ ингээл хоосон хий ардалт өгөөд идэм үү хоосон үг хаяал тэгэл нэгнийхээ ингээд тоглоомгүй санаантай санаанд гэлс өгөн ингэж өө хайж ингээл байдаг асуудлуудаас л болчих. Тэгвэл тоёрт гайгүй ер нь бол хараа бүрийг маргаал суудах шаардлага юусоо байхгүй шүү дээ яах вэ хүүхэд нэг зүг рүү хармаар байна. Хоёр зүг рүү харсан сохсууж тоёр. Хоёр зүг рүү харж мар суухгүй. Тэгээ найр наадам их болох найр наадамд чих явах нь за хувийн зохион байгуулалт гэдэг юм руу жоохон анхааран заяа. Санхүү эдийн засаг мөнгө төгрөг ороод байна. Юм хийгэн тойрын мөнгөний боломж ахаад өсөлт дэвшилт харагдчихээн заяа. Ахаад мөнгө төгрөг өсөлт дэвшилт харагдчихээн. Тэнгүү той хуримтлуулна штэ юм болгоно штэ. Яагаад тийм хүний сад дүүргээд ингээ те хүний юмнаас хохироод яваад байгаа албатай. Энийг бас бодоорой заяа. Тойрын хамтын амьдрал тойрын ирээдүйд хэрэгтэй тийм энэ шүүр цагдаагийн байдлын өмнө дээр бол юм жоохон онцгүй л хүмүүс таарсан юм да. Энэ хүмүүс нь ажил албаа агч нар жоохон онцгүй хүмүүс таарсан байсан юм уу гэж хэлэн. Гэхдээ энд хөдөлгөөн орно уу? Хөдөлгөөн орохоор харагдчих шүү заяа. Тэгээ хөдөлгөөн орно. Хоёрол тэмцэл маргаан үүснэ, тэрийг ахаад явна. За энэ бол зөндөө асуудал юм. Хэрэлдээл басгачээ. Нэгэндээ хатуу юм бодхоол басчих. Тэр нэг юм хэлэхэр хүү хаах гэл тэр нэгнийхээ өнгөрсөн ухах гал тэгэл энэ миний бол одоо болчих хэрэгтэй. Урдах ажлаа хийчихэд л болчихно. За. Итгэлцэл хамгийн чухал шүү. Энийг бас бодоорой заа энэ дээр тэгж хэлж байна. Тийм би одоо бүр яг юу ярьж байгаа энэ нэгдүгээр бүлээ сонгосон хүмүүс бол хосороо л юм би бүр та хоёр шиг тэг үзэж байгаа нэг бол тийм аврал боломж зөндөө байгаа ахгүй заа нэг юмнасаа тасуурчаал ингэж орхиж болж байгаа хэрэгтэй тийм мөн төлхөр л арчсан байна. Зарим зүйлийг бол болж болох зүйлийг болцсон дээр шүү. За энэ асуудлын хажуугаар битээ асуудалд ороод өөрөө сүйтгэртэй талтай тэмцээрээ алин нэгэн буруу гэж бодож байгаа буруу гэж мэддэг зүйлүүдэд заавал тавтаадах шаардлага байхгүй. Таарч амьдралынхаа гой сонгохыг барай явж байгаа шүү дээ. Тэ оновчтой зөв нэг шийдвэртэй бац зогсоод нэг нэгээ хүндлээд тэгээд хайр гэдэг зүйлдээ үнэхээр хоёр хүн дайртай байна гэж буугаад өччих. Заа. Гомдоо л ингэж дэлгэрээд тахгүй. За энэ 3 сарын хугацаанд харилцаа холбоо юу болох гээд байна. Харилцаа холбоо юу болж байна?
Уцсныхаа гарыг ингэж аюул. Гой урсгалаараа явж байна. Амар жожиг. Олонтой юм уу гэхээр ингээд таньдаг олон хүнтэй ч гэсэн нэг юм жожигор хүмүүсээ сайх хэмээх хүн дээрх хүрээл солигдох зүйлсүүд болнаа. Хүрээл солигдох нэ. Өнгөрсөн зүйлд ер нь байсан дандаа юм бүтлгөө болохгүй. Тэгээ энэ хүмүүс бол хүрээл солигдно. Тэгээ ер нь нэг юм боловсрол гадагшаа дутгшаа явсан юм хүмүүстэй ихээр нөхөрлөхөр байна шүү заяа. Амталтай хүмүүстэй айгүй нөхөрлөхөр харагдчих байна. За хүрээл бол харилцаа холбооны хувьд бол за хар гэрийнхэндээ нэг зөрчилдөж битээ маргаалтаарай. Хар гэрийнхэндээ битээ тунаарай. Аль болох нэгнийхээ танаа манаа гэхгүй нэгнийхнийг айгүй сайн ойлгоорой. Тэгээд танаа хүний хувьд ч гэсэн стресстэй, таны хувьд ч гэсэн стресстэй учраас стресстэй иймэрхүү үеийн зүгээр ингээд заримдаа ингээд чимэг ажаад дуустал нь орхицсон зүгээр юм болов уу гэж чинь хажууд нь зүгээр хараасаа хол байж болохгүй шүү дээ тий. Холч чи бас намайг хаяа авчлаа гэх нэг. Тийм зүрх сэтгэлийн шарах шаналаад байгаа зөөлөд чинь дууснаа өндөрлөнө зүгээр яг энэ 3 сарын хугацаанд бол өндөрлөхгүй. Гэхдээ та хоёрын гол асуудлын шалтгаанууд бол хүрээлээс олох хэрэгтэй байна. Нэгт юм хоосон төрөлтөлтэй хүмүүсээс холцсон дээрээ юм болгоны мэдэмхэрдэг мэдхгүй юм мэддэг юм ширдэг хүмүүсээс бас юу н холцсон зөв гэж гарч ирж байна. Тийм урдны тийм хүмүүсээс за хүмүүсээс бас жоохон болгоомжтой бай. Юу нэ та хоёр бас жожигдуу байгаад байгаа. Агаар салхинд хоёр биндээ гарах цаг зав гаргаач. Тийм эерэг жоохон өөдрөг байя жоохон нэг өнгөрсөн нэгэн тал туулаад үзэж байгаа нэгэн тал болоод өнгөрсөн асуудал дээр тэрнээсээ болоод хямраал тэрнээсээ болоод нэгнээ стресстүүлээд тэрийг дахин сөхөж явах шаардлага ерөөсөй байхгүй шүү дээ. Тэр дотроо байгаа л байл тэгэл байгаа л байна. Тийм. Жаахан хэцүү л байгаа байх танд энийг ингээ үзээ сууж яхад кондрын амьсгаа авмаар гэд янз янзын юм бодогдож байгаа. Гэхдээ энэ бол богино хугацааны зүйл биш. Хэдий ч гэсэн бүх насаар чинь болоод өнгөрөх зүйл биш. Зүгээр туулах хэрэгтэй, тавах хэрэгтэй зүйлийг чинь нэг ухаарах хэрэгтэй юм бол эрт ойлгочвол тэгэл энэ асуудал зэгцэрч байгаа байхгүй юу? Тэгээ алдаа дутагдлаа засчих хэрэгтэй. Та хоёрын хоёулангийн хийсэн хоёулаа мэдээж хоёулаа хийсэн асуудал шүү дээ. Хоёулаа шийдвэрсэн асуудал шүү дээ. Одоо бол нэгнийгээ буруудгаад нэгнийгээ ингээд тэр зүйл дээр ингээд юу гэдэг чинь тий тулгаадах шаардлага байхгүй гэдгийг амар сайн хэлж өгч шүү. Харилцаа холбооны тал дээр бол хоорондоо л илүү нарийн байхыг хичээгээрээ хүрээлээ сонгохдоо бас солихдоо хүрээлээ тэлэх явцдаа нэг хүүгийг амар сайн сонсороо тор шиний зүрүүдлээд хоёр биндээ эрхлээ тунаад ах юм. Хойлоо тийм эрхтэй хүмүүс нэлсэн юм уу гэхээр болно үгүүлээ мэрий. Тэ эрх танкинч эрх танкил байгаа тань л та энэ хоёр эрх танк үгүй штэ би гэдэл ингэж хаалтаа гэтэл эрх танк замын чанар байна. Өнгөрсөн амьдралын шарах одоогийн амьдралыг чинь сорилт хоёр шал хоёр өөр юм харьцуулж өрөөсөө болохгүй. Барыг ингээд нийлээд уруудчлаа, нийлээд ороодчлаа, мороодчлаа гэж амьдралаа ерөөмөргүй нөө. За сайхан гал усаа дахиулаарэ. Сайхан хамгаалж өгөө ундаалаарэ. За ер нь бол тийм хууль цаасны тал дээрш мэрэгчлээ мөнгө төрний талаарч мэдлэгтэй танил талтай ийм хүмүүстэй нөхөрлөөрөө ийм хүмүүсч гарч ирэх нь мөн тэдний өнгөрсөн амьдралын ан цаваа нөхөө явж байгаа аль нь ийм хүмүүс шүү тоор учрах ёстой цагтаа уулзах ёстой газар л уулзсан. Үзэж туулах юм бол туулаад явж байгаа гэдгийг хоёр маань бас бодож тунгаагаарэ. Би бол ингэж хэлнэ. Тийм жаах урмын үг хайр халамж дутагтаад байгаа хаяа нэгнийг ойлгочоорой. Тэр хүний ертөнцийг ойлгож авахгүй заримдаа жиж өгшөө заримдаа ингээл нийлүүрэл та хоёр иймэрхүү байдалтай байгаад байгаа шүү. За эдгээр 3 сарын хугацаанд бол одоо та хоёрт манд тулхамдаад байгаа асуудал 3 сарын хугацаанд дотор бол шийдэгдгүй ч гэсэн энийг эерэг болгох зам шатуур шийдэл нь одоо миний сайн ингээд ярьсан зүйлс байгаа шүү заяа. Энийг хийгээд үзээрэй. Миний хэлсэн зөвлөмжийг тагаарай. Миний хэлсэн үгийг бас бодоод эргцүүлчихэд үзээрэй. Тэгэх юм бол та хоёрт манд боломж гарна. Энэ бол ингээд он давнаад хүмүүс оролцоо байгаа учраас он давхар шүү за.
Тэгэхээр хүний төлөө явж өөрсдөө битээ золиорой, өөрсдөө амьдралыг битээ зовлоорой. Ер нь сонголт хийхээр болвол өөрсдөө нэг тавиарай л гэж би хэлэн заяа. Өөрсдөө шүү, өөрсдөө ганцхан өөрийгөө гэж би бас хэлээгүй байгаа шүү. За. Тэгээ ямар ч үед жаахан итгэл алдраад байна. Энийг болооч те. Тийм шалахгүй хоёр биндээс итгэх шиг сайхан юм байхгүй шүү. За. Уул нөөлөд муулаад явах юм гайгүй харцангуй нэг юм амьдралын төлөө гэсэн хүмүүс байгаад байна. Тийм учраас нэгдүгээр бүлгийн хүмүүсийнхаа за 1 сар нь болох нь 2 сар 3 сар за эхний сар бол ерөнхийдөө юм харах, ажиллах, хүмүүстэй явах, уулзах, сонгох, за зарим зүйлийг хүлээх юм сар байгаад байна. Зарим зүйл дээр ажиллах хэрэгтэй байна. Жаахан хүлээх хэрэгтэй, нээлж дараагуулах хэрэгтэй байна. Яг яах ёстой, юунаас эхлэх ёстой гэдгээ сайн ажил нь явна тань мэднэ. За 2 дахь сар бол яасан бэ гэхээр за эсвэл авахгүй гэсэн хаалгараа даваад орохгүй гэсэн олгороор орох үе байна. Гэхдээ энийг бол та хаалганы наан зогсож байна. Ямар хаалга сонгохоо та хоёр мань өөрсдөө мэднэ, өөрсдөө татна. Шантраад буугаад өгөх юм уу, хамтдаа хүчтэй тэмцээд гарах юм уу гэдэг бол таны сонголт байх болно гэдэг. Мэрийг үзэж танд зүйлээ. Миний зүгээс бол 3 дугаар сарыг ингээ харсан чинь амар ичмээр ч юм шиг, санаа зовмоор ч юм шиг үе байхын гинэ. Ингээл тэг миний зүв гэж бодож исэн зүйл чинь заримдаа ингээл буруудаал мөө гэд ингээ жоох хичээл санаа зовж мурах нүүр их газаргуу далд хийжмэр санагдана. Гэхдээ далдад байгаа мөн далдад байгаа зүйлтэй нүүр тулна. Таны ингээ мэдхгүй байгаа тэр мэдхгүй байгаа цаасны ард, мэдхгүй байгаа мөнгө төрний ард, мэдхгүй байгаа нөхцөл байдлаар яг юу байсан бэ гэдэг тэр үнтэй нүүр тулаад цааш нь итгэлтэй алхах нэ. Ямар ч байсан. Тийм. Алхах нь тэгээ өөрийнхөө дотоод мөн чанар дотоод хүнийг сэргийж байна. Өөрийнхөө төлөө аюул хэмийг сонсоод танаад мэдээд энэ сүнс юу сэрсэн хараа. Сүнс сэрсэн. Сайн мэдээ, сайн хэл мэдээ ирүүлэх, сайн юм дуудах, зөвнөх мөн өөрөөсөө төлөө болвол би засал үл дом хийлгэрээ гэж хэлнэ. Болохгүй юмыг болох гэж тэ ялваа нэг зовлонгийн шалтгааны байхгүй ойлгохгүй л энэ өнөөдөр ламбуу засаж домжид байгаа шүү дээ. Яг зөв үнэ болоод зөв үнтэй уулзсан учирсан байхад бас тийм болох байх. Ийм байна. Иймэрхүү мэдрэмж амар юм хүнд энэ зураглал амар хүнд харагдаж магадгүй одоогоор л яг танд очиж байгаа хэлбэрээрээ бол хүнд харагдаад байна. Ийм ойлгомжгүй харагдаад байна. Гэхдээ энэ 3 сарын хугацаанд та хоёрын маань шаналаад яваад байгаа энэ мөнгө төгрөгийн асуудалтай холбоотой энэ хэрүүл тэмцэл маргаантай холбоотой энэ хүний өмнөөс шаналаад байгаа энэ асуудлууд бол 3 сар дотор шийдэгдэхгүй. Гэхдээ та нар маань явна. Та нарт маань туслах дэмжих тийм хүмүүс гарч ирнэ. Энэ маань ингээ оронд авчиж магадгүй байх шүү. Тийм учраас та өөрөө хүсвэл яг наашлуулж хурцлах болно шүү дээ. Эсвэл хойшлох тусмаа сайн байх юм бол одоо тэгээд хойшлуулаад явж байгаарэ. Тэгээд үнэн хоёр гараад ирэх учраас та нарын маань тал шийдэгдэх учраас бас шийдэгчнээгээ суугаад тахгүй байх нь шүү дээ. Нүүр тулна шүү дээ. Нууц цаана нууц гэж байхгүй учраас тэр нууц зүйлүүд нь задран дэлгэрнэ. Тэгээд дараагийн мэрэг дээр тийм үнэл төрөний гарч ирж байгаа байхгүй. Сүүдэр талаараа л ингээл өөртөө өрөвдөл нэгнийхээ хэл сүгд гомдол нэг нэгнээсээ хүн дэрэлдүүлэл цаашлал ингээд байгаа даа л та. Одоо яг нэг ингээ орчин цуг байгаа шүү дээ. Хоёр хүндээ хайртай. Ийм учраас энэ үрийг бол цааш нь дэлгэрүүлж үзээд тах шаардлага байхгүй мó да гэж харлаа. Тэгээ хангалттай ярьчлаа та. Тэгээ ийм хөөрхөн ингээ замаар партатай хүн ийм замаар явж байгаа ч гэсэн энэ бол зүгээр амьдрал тохиолдох маш бичгэн энэ сорилт байгаа шүү. Энэний дараа бол дард нь тий зам гарч ирэх шүү. Тойрог замаар тойрж очих ад жаргал байсан юм байна гэж бодоод зоригтой урамтай хамтдаа болохоор таны үний үед одоо хаяа ойлгомжгүй докторгүй аашаа шин гаргаад
хай ингээд янз янз болж байгаа тэр өмнөөс хувийн орон зайг дотоод хүүхдийн нас ойлгож хичээгээрээ үн зүйлтэй угаасаа л нүүр тулах учраас өөрийгөө хоосон юмд төрөгдүүлж хоосон зүйл итгэж найдахгүйгээр хажуудахтаа наадах хэрэгтэй, хажуудахтаа итгэх хэрэгтэй. Хаалганы өмнө таа зогсож байна. Тэгээд энэ хаалга хаашаа нэгдэх нь юу руу орох нь бол таны өөрийнхөө амьдрал зөвгөнж байгаа зүйл гэдгийг бас санаад өөрийнхөө төлөө цааш нь ирж хайгаа тэмүүлээд ирээд байгаа тохиогоо ингээд ойлгоод яваарэ гэж хүсгээр шүү. За ингээд 20 дугаар группийнхаа хүмүүсийн уншлагыг эхлүүлцгээе. За энерги шалгалттай. Учираас энерги шалгалттай эхлүүлээ. За ингээд саяхан тоглолт наадам баярлал үзсэн болтой юм. Уулзааг байсан хүмүүстэйгээ уулзаад байгаа болтой юм биш үү? За энерги шалгалтын дээр за энерги шалгалтын дээр маань бас юу хэлж байна гэхээр хэрүүл маргаан зөрчилтөөний тухай агуулгадж байна. Тэгээд энэ хэрүүл маргаан зөрчилтөө маань бол хайр дурлалын гадуур харилцаа, гуравдагч хүчин зүйлийн тухай мэрэг байна. Ингээд за ингээд та нартай мэрэндээ болж байгаа зүйлээ яриад дэлгэрүүлээд өгөө дөө. Ерөнхийдөө гэр бүлийн гадуур харилцаанаас болоод хэрүүл тэмцэл маргаан гарсан бол та зөв группийг сонгосон байна. За тэрнтэйгээр холбоотойгоор та цаашдаа яах вэ гэдэг цэгтэй муудагаа дээр утсан юм уу? Хууль цаазаас зөвшөөрөл авсан юм уу? Асуусан юм уу? Эрүүлжүүлэх болсон юм уу? Яасан юу болсон нэг иймэрхүү үзэгдэж шүү заяа. Нэлийн хүн төлбөрөөр хэрүүл маргаан гарсан. Мөн бичээгээр нэг та холбоотой асуудал дээр хүлээлт тагаа хүн бол зөв группийг сонгосон байна. За энэ мэрийг үзээд сонгож байгаа эдгээр 3 сарын хугацаанд бас юу болох вэ гэхээр тийм ээ та энэ мэрийг сонгосноос хойш хайр дурлалын харьцаанд чинь эрэг сайн өөрчлөлт гарч ирнэ. Гэр бүлийн гадуурх харилцаа, гэр бүлээс гадуурх асуудлууд, тэр харилцаанаас хамааралгүй гадны нөлөөний ховж ийм зүйлээс болоо хэрүүл тэмцэл маргаан салхаа болчихсон. Эсвэл та хоёр нэг хэсэг хугацаанд ингээд хатармаатай байсан бол одоо эдгээр 3 сард эдгээр зүйл эрэг талаараа өөрчлөгднө. Хайр сэтгэл эргээд үүдгийн те хоёр бинээ ойлгоод та хоёр маань хичээгээд хамтаа амьдраад эхлэх нэ гэж гарч ирж байна. Хамтдаа байгаа тэр асуудлыг хамтдаа даван туулаад эргээр сайнаар өөрчлөгднө. За хайртай хүн чинь таны төлөө бас хичээж эхлэнэ, баярлуулах гэж хичээж эхлэнэ. За тэгсэн чинь тань дээр яасан бэхээр мартах хэрэгтэй шүү. Тий. Өөрчлөгдөн гээд эсвэл нэгэн тал та хоёр маань салан сарнихгүй юм чинь тэр сал царнах дээр тулаг юм чинь энэ хүн хичээгээд өөрчлөгдөж чад мартах хэрэгтэй шүү. Битээ дахин сүхөд гараа. Цаг минуттай өдөр өдөртөө сүхөд байвал бас хэцүү шүү гэдэг юм яригдчихэ. Тэгээд энэ мэрийг үтсэн 3 сарын хугацаанаас та хоёр маань илүү аз жаргалтай, илүү романтик, илүү хичээлд харагдчихэв. Гэхдээ танд бол нэг юм жоохон ингэсэн гэдэг нэг юм жоохон тэрийг ингээд нэг юм цалгаан цайлуулах юм үзэгдээд байна. Тэхгүй шүү заяа. Амар хүнд санагдсан л байна л да, тийм ээ. Танд амар хүнд энэ асуудлын тухай мэдээд энэ асуудлын тухай яваад танд амар хүнд санагдсан байх шүү заяа. За эхний сар яах вэ гэхээр өөрийгөө та өөрчилж эхэлнэ. Энэ асуудал болсноос эхлээд та амар хатуурхал, амар хатуу гэлэл өөрийгөө өөрчлөвл та ингээд хичээл зүтгэл гараад ингээд эхлэнэ. Өөртөө илүү өөрчлөлт гаргаад эхэлж байгаа байхгүй тий. Анализ хийгээд бас нэг талаараа ухаалаг хүн биш үү амьдралыг тэгэд аваад үлдэх нь юу нь бол чухал шүү дээ. За 2 тасаар ерөнхийдөө яасан бэ гэхээр ийм танд ийм одоогийн мэдрэмжийн талаар ярил л да. Танд ийм төхрөө унсан юм шиг ийм амар хүнд мэдрэмж авсан байгаа байхгүй юм уу ингээ яраалгүй юм уу юм хүндээ юм уу усан юм уу юу юм унсан юм шиг
тийм сэтгэл зүйн амар гүн мэдрэмж ороод сэтгэл готролд ороод тэрнээсээ гарах гэж хичээгээд өөрийгөө өөрчлөх би өөрийгөө хайрлах юм би өөрийгөө өөрчлөх юм байна гэдэг ингээд тоталтай ингээд яваад ирсэн байгаа байхгүй. Гэтэл яасан бэ гэхээр эндээс хараа тэр доор ингээд зогсож байсан та эндээс утас гарч ирсэн шүү дээ. Олс буугаад танд ингээд боломж хараа буцаад ингээд гэрэл рүү тэр амьдралын боломж руу тэр амьдралынхаа эргээд зорилго руу тэмүүлээд ингээд дээш харж байгаа байхгүй. Эхлээ унжсэн бол та дээшээ гарч ирж байна. Эргүүлээ таны амьдралд та хоёрын маань амьдралд энэ хэсэг зүйн орж ирсэн хөндлөнгийн зүйлээс болоод яг сэтгэл зүйн хувьд цаашлаад ингээд аль алинд чинь айгүй хэцүү байсан байна. Тэгээд нөгөө хүн чинь ч гэсэн ухаарсан байна. Бас жоохон ойлгож эхэлх юм байна энэ 3 сарын хугацаанд. Тэгээд та өөрийгөө ингээд өөрчлөөд тэр сэтгэл зүйн хүнд байдлуудаасаа гараад өөрийгөө хайрлаад тэр боломжуудыг хараад эхэлснээр таны хажууд хүн ч гэсэн танд илүү анхаарад ингээд явах нийт жирэмсэл тарих чинь. Гэхдээ энэ бол тийм жирэмсэл хүүхдийн талаарх мэдээсээ орж ирсэн бол энэ зүйл бол зүгээр анхааралтай ороод. Гэхдээ энэ бол шийдэгдэх зүйл биш. Хойш нь төрөлд байх болоо та гэж гарч ирж байна. Яагаад тэгэхээр нөгөө нэг төсөөллийн жирэмсэлт ч юм уу тийм эсвэл жирэмсэн хүмүүс гэл нэг хил мэд орж ирсэн чинь тэр нь ингээл худлаа гэл худлаа тал руугаа орж ирж шүү заа. Тэгээд хэрэлдэж мараалдахгүй хайл болох та минь хэрэлдэж мараалдаж асуудлыг шийдэхгүй байхыг зөвлөө. Тэгээд энэ хүмүүс маань ч гэсэн ойлгоод штэ. Тийм ойлгож эхлэнэ энэ 3 сарын хугацаанд энэ хүн ойлгоно. Үнэхээр ойлгоно шүү. Хичээн заяа. Зүгээр л одоо толгойн нэг хэсэг эргэжсэн байсан юм байна. Энэ хүмүүс өөрөөсөө болоогүй энэ шид дом тийм төөрөгдөл юм донд ингээ гацсан мэдрэмжтэй байсан байна. Эргэн тойрны найз нөхөд эргэн тойрны хөндлөнгийн хүмүүс нөлөөлөө та хоёрын харилцаанд ингэж хүмүүс нөлөөлөө тэрнээс болоод хэрүүл тэмцэл зөрчилтөө маргаан уралт дээр тулсан боловч та хоёр маань эцсийн сонголт амьдралаа авч үлдэнэ. За энэ 3 сарын хугацаанд ажил төрөл яахаар байна. За гэрэл харагдаж та нар ингэсэн харж байгаа л энэ өдрнүүдэд төнөр харанхуй дотор явж байхад л тэр замыг гэрэлтүүлээд байгааз. Харанхуй ч гэсэн ингээд машиныхаа жолоогоороо чиг аваад байгааз. Харанхуй ч гэсэн гэрэл хацаад л байж шүү дээ. Боломж гарч ирнэ. Ажил төрлийн тал дээр боломж гарна, чир гарч ирнэ. Та ер нь бол ингээд нэг хэсэг ингээд ажилласаа кафе фэлтсэн эргэн тойрныхоо харилцаа хийдэг зүйлээсээж олигтой орлого өөр шим авч чадахгүй байсан бол эдгээр саруудад гоё мэрэгэн санаанууд орж ирнэ, шинэ бизнесийн боломжууд гарч ирнэ, шинэ ажлын байр суурин дээр чинь дэмжлэг тусалцаа гоё хамт олон ингээд эрэг талаар ажил бол маш эрэг гэрэлтэй талаар эргэж шүү. Тийм учраас хатгсан жолоогоо чанга хатгаад урагшаа чи чадна гэж миний зүгээс хэлмээрээ 3 сарын хугацааг юмж байгаа шүү би. Өөр анхаарах юм тэр сайн боломжийг ярьж хамт олон хүрээлэнээр гоё ахна. За энэ дээр хараа. Ахаад үе бодож хараа. Ингэж өөрийгөө ингэж сэтгэл готрол руу оруулж ингэж нозоорч хэвдэхгүй заяа. Одоо л энэ зүйлүүдээс гарна. Энэ боломжийг хоёлаа харсан байгаа шүү заяа. Үгүй юм шиг санагдаж магадгүй. Үгүй боломжуудыг харна, туслах дэмжих ойлгох хүмүүс гарч ирнэ. Тийм ийм мухар дөрүүлж юм ингээд түлхээ явахад ингээд амар хэцүү шттэ. Тэгтэл ингээд илгэцээр аваад энэ чинь ингээд бүр ингээд өөр барах гулхаад энэ амьдралаас жижиг асуудлууд ч гарна. Тийм ингээд өөрөө ч хүрээлсэн хүмүүс өөрөө чинь боломж олуулцаа тийм ээ тийм. Гайхамшигтайгаар өөрчлөгдөж эхлэх гэж шүү за. Энэ өөрчлөлт болгондоо талархаад энэ амьдралын жижиг асуудлуудыг тийм жижиг асуудал гэж би хэлээ шүү. Идэхгүй өвчин өхөл хацал үзээгүй. Хай сэтгэл зүйн хувьд амар чанга байсныг ойлгож байна. Гэхдээ тань нөгөө юм чинь гэмсэн байна уу гэдэг нь чухал байна уу тийм өөрчлөгдөв тийм ээ. Тийм үү? Шархаа нөхөн. Энэ шархыг нөхөн. Энэ ганцхан одоо та хоёрын өгний мохоо нэгнээ битээл, бодгын мохоо битээ бодол яг л
Нэгдүгээр гүрэлийг сонгох чаас орж ирсэн хүн баг шиг байна шүү за. Тийм ээ. Тэгээ хамтдаа даван туулаарай. Нэгнийгаа битгий эмзэглүүлээрээ. Үг үйлдэлч амар эмзэг санагдчихээн, хүн санагдчихээн, цухтаамаар үе байгаа. Гэхдээ нэг зайван суучсан, нэгэн амьдрал эхлэхээр эхлээд явчихсан. Нэг асуудал та хоёрын энэ асуудал нэг хүний асуудал биш, та хоёрын хамтын амьдралын асуудал учраас сэтгэл хөдлөлөө битгий шийдээрэй. Нэг нэгнийхээ хурц ширүүн бороо энэ нус нулимснаас хамгаалаад явах шүхэн байгаарай. Тэ ингэж хэлж шүү за. Хотлаа гэл хотлоос юм уу ингэдэг ингээл үгүй дээ үгүй зөв болгох хэрэгтэй байхгүй арга барилаа өөрчил. Тэгээ магтаал урам зориг үг цаасан малтаа өмсөг заримдаа энэ амьдрал салж чадахгүй үежээж яах юм бэ? Хэрэлдээд яах вэ? За юу. За ингээ 3 сарын хугацаанд за аяллаар явахыг зөвлөө хамтдаа амьдралаа авч үлдээ. За мөн асуудлуудыг гоё эргээр гоё шимтээ. Явсан хүн нэгийг хождог учраас яваар урагшаа хараад зүтгээрээ. Хүн шатны шахнаас гарна. Над хүн чи ойлгож байна. Амлсандаа хүрэх бах. Тийм. Одоо бол хүрсэн ч хамаагүй мамаагүй гэж ингэж л байгаа байх. Гэтэ зүгээрээ заа юу. Тийм. Хоёр биндээ бол ийм салан сарин гэсэн юм өрөөж битгий хэлж яваарэ. Тэг яг саланг байгаад байгаа байх эсвэл те эсвэл ирж чинь салан байгаад байгаа юм шиг мэдрэмжтэй юм нэгэн хүн дэрсэн хөрцөн гэж бодож байгаа хүүгээ та хоёрын харилцаа энэ 3 сард эргээ бүтээн амьдрал руу орох тал руу орно. Өөрөө чинь зүгээс энэ амьдралыг аваад үлдээ гэж бодож байгаа бол зарим зүйлийг замын болоос мартаарай гэж зүйлээ. Тэг мартсан бас зүгээр юм уу да. Битээ сөхөж дахин шахах нэг шахах сэтрэгээрээ чирээл явах. Энэ амьдралыг би чирээл ирсэн чирээл явна энэ айтхаа. Тэмээ харанхуу гэрэлтүүлэх гээл гарч ийн. За ер нь бол чиг баримжаа ингээд хөчглөөл гэж би ойлгож байна. Өөртөө чинь 3 сарын хугацаанд гэрэлтнээ заа юу. Амьдралт чинь үнэхээр юм. Гинтийн бэлгүүд маш их гоё орж ирэхээр байна. Өөрийгөө олох нь таних нь цаан жирэмслэлтэй холбоотой юм уу да тийм их асуудлууд үзэгдэж байна. Тэгээд өөрөө чи ойрхон төрөл дотор байж болно шүү за. Тэгээ уулзалт тэгээ ойр хугацаанд уулзаагүй найз нөхөд дүүнер мөнөр гэдэг ингээд уулзах нэ. Мөнх төрөний тал дээр бол харьцангуй гайгүй шүү за. Мөнх төрөний тал дээр бол өстой. Би бол харьцангуй гайгүй муу да гэж харлаа шүү за. Өөрийн чинь талд 90% хожил байна. Амьдралынхаа түлхүүрийг ингээд аваа явж байгаа юм чинь ингээд өөрийнхөө яг хиймээр байгаа хэлмээр байгаа зүйлээр ингээд баттай хөдлөөрэ баттай яваарай тэр шийдвэртэй баттай зогсоорой. Тэгээд ялалт өөрийн чинь талд байна. Шийдвэр бол мэдээж мөн өөрийнх чинь учраас би өрхий. За өөрийн 3 сарын хугацаанд юу болох юм бэ? Тийм өөрийгөө амар идгээд ер нь бол төгсгөрний ер нь бол ийм өөр хитрхүү оюундуу төрлийн хүн байж магадгүй мэн. Тийм. Би чинь тэмдэглэн өөрчлөн уушин тань явна өөр төрхтэй зүйлүүдээ олж авна гэж нэгдүгээр 3 сарын хугацаанд шинэ боломжуудыг нээн. Тийм шинэ хаалгуудыг нээгээд шинэ боломж гэж хаалгуудаас илүү шинэ боломжийг нээн. Тийм цаашаагаа болвол тэг танаа хүн бол өөрөө чи хол явахгүй. Тийм. Ард чинь чиглэлтэй юм тэгэл ингээл явна. Цаг хугацаа явдгаараа явах учраас зарим зүйлийг мартаарай. Хөөхөө нэг тийм болоод явах учраас одоогийн амар хэцүү санагч амар сэтгэл готролтой үеүүдийг ардаа очроод энэ 3 сарын хугацаанд ямар ч байсан 5 моныг эргээд нэг жоохон хичээгээд эргээд нэг тэг анхны байсан шиг байх гээд хамтдаа байгаад ингээд нэг үр дагавар нэг зүг рүү хараад нэг нэгэндээ дэм болоод явах юм да гэж харж байна. Тэгээ би таны зүгээс миний зүгээс зөвлөхөд өнгөрсөн зүйлийг өнгөрсөн зүйлтэйгээд урагшаа хараад хүчтэй тэмүүлээрэй. За ингээд 2 дугаар группийн уншлагыг өндөрлөё. Манай хоёрын бол нэгийг сонгохгүй яах вэ гэж бодол
ороод ирсэн юм уу да гэж харлаа. Тэгтээ яг нэгдүгээр бүлгийг харж байгаа бол тэндээс бас хэрэгтэй мөнгө сүнүүд чи үлдчихэж магадгүй шүү заа. Олон удаж байгаа гэдэг бас та нар санаарай. Зөвлөе. Хайр байгаа. Хамгийн их хайрладаг. Өөрөө юм шиг санагдчихэв. Одоо л хайрлсан үе би хэлсэн. Би ингэсэн гэдэг гомдолтой байсан байна. Зүгээр. Тийм тэр үн ч гэсэн хайртай шүү. Сайхан болох нэ. За ёо амьдралт энэ 3 сарын хугацаанд бол эерэг маш гоё гэгээл гэрлүүд орж ирэх гэж байна. Би яг нарийнч бүр ингээд детальчилж дараа нь юу нэг хэсэгчлээ оруулах бах. Дараагийн уншлагын өмнө хийгдсэн уншлагууд тэр маань магадгүй байгаа бах. Тэгээд өөр таасан татгцнаа үзээрэй гэж зөвлөе. За 3 дугаар бүлгийнхаа хүмүүсийн энергийн шалгалтыг эхлүүлцгээе. За тэгэхээр 3 дугаар бүлгийг сонгосон хүмүүсийнхаа энергийн шалгалт. За шинээр сургалтанд явж байгаа болол та зөв өөрөгийг сонгосон байна. Шинээр сургалтанд явах уу, аялалд явах уу гэд бодож байгаа болол та зөв өөрөгийг сонгосон байна. Юу нэг олон хүнтэй газар руу явах уу гэдэг ингэж бодож байгаа та зөв өөрөгийг сонгосон байна шүү. За хийгээд тийшээ. Сургалт харагдаад байна шүү. За. Сургалт. Мөн өөрийн гэр бүлийнхэнтэй ойр үйж байгаа маргаантай зөрчилтэй өөрийнхөө хайртай аав ээжтэй жаа маргаантай зөрчилтэй өг зөрчилдсөн бол та зөвхөн сонгосон байна гэж хэлнэ. Тийм байна. Тэгээд мөн яг л ер нь бол замын сонголт хийж байгаа хүмүүс байна. Тийм учраас хугацаанд ингээд нэг юм хүссэн бодсон байсан юм аа хөдөлтөж авсан байна. Тийм төлөвлөсөн юм чинь биелсэн байна. Биелэх боломж орчихсон. Сурал цагтаалтай магадгүй гадагшаа сурах гэжсэн бол тийм боломж гарч ирсэн байна. Эсвэл удаан хүлээсэн зүйлээ авч чадлаа. Тэгээ сайхан найр надам шоу зингэнээс явсан байна. Олнуулаа нийлээд гэдэг юм уу. Тийм олон хүнтэй газар очсон гэх юм уу. Тэндээ сайн гоё баяр шагалтай байж чадсан байна. За энэ хүмүүсийнхаа уншлагыг хэлүүлээ. Арай 3 сард 3 дахь бүлгийнх нь юу гэх авах вэ наа? За гинтийн бэлэг боломж үүнтэй холбоотой мөнгөний өсөлт хэрэгтэй болоод байгаа юм шүү заяа. За сураа барай эсвэл ийшээ тийшээ явъя гэдэг ингээ удаан хүлээсэн удаан бодож явсан зүйлүүдээ эхлүүлэх гээд эсвэл шинэ бизнес хийх гээд шинэ бизнесээ судлаад ийшээ тийшээ явах шаардлагатай болоод ч юм уу ингээ юм хөө байгаа болж байгаа мөнгө төгрөгийн асуудалтай болоод хөдөлгөөн орж байна. Гэхдээ энэ бол зөв зам руу орсон учраас мэрэг маань маш сайхан эргэж байна. Тэгээд та өөрийнхөө хайж исэн өөрийнхөө хийх ёстой өөрийнхөө амьдралд нэмэр тустай ямиг олж авчээ. Зөв сонголт хийлээ. Танд баяр хүргэе. Тэгээд мөнгө төгрөгтэй асуудал дээр ингээд хүмүүстэй яриад хэлцээл ах шүү байна. Уцаар ингээд яриад уулзч яриад юм харагдаж байна. Тэгээд тийм гоё харагдчих шүү. За найр наадам нарийн цэнгэнд явна. Зугаалга бол үзэж байна. Энэ ихний хагас 30-аас 45 оны хугацаанд бол та 2, 3 ба 3-аас дээш 4, 5 бараг зугаалганд явна. Маш их найр наадам зугаалганд хийшээ тийшээ хөдөлгөөнд эсвэл гадагшаа тушгшаа ингээд 4, 5 удаа явахаар харагдчих шүү. Тийм ээ та яваарай. Яг тэгээ хоёрын зүгээс хэрүүл мэндэ жоохон анхаараарэ гэж содож явах мушгахад байх вэ. Хоол ундны дэглэм жоохон соригдох гол байх вэ. Нойр морь жоохон өөрчлөгдөх гол байх вэ. Энийг бас жоохон анхаар зугуурч мэрэг хэлж байна. За улцын ануудад яаж юм тэгээд 2
дахь сар 3 дахь саруудаас яасан бэ гэсэн чинь за мөнгөний асуудал дээр ер нь бол нухацтай ам дээ шүү. Эхний сар ингээд 100 цэнгэл баяр хөөр зугаалга наадам танаа одоо ураг мөргийн наадам болох юм яах юм те төсний юм юмд ингээд яваад ингээд завгүй гадаад дотоод яваад ингээд завгүй байх гэдэг ангууд мөнгө төгрөг ингээ хийд юм өргөдөд байхад тэрэн дээр хараарай. Тэгэхээр ирээдүйд том юм төлсөн болцсон байгаа учраас энэ 3 сарын хугацаанд гадагшаа явах нэ, ийшээ тийшээ хөдөлгөөн орох нэ, сурвалж цамаанд суух нэ. Тийм учраас мөнгө төгрөгийн асуудал дээр хямгатай хандараа гэж зөвлөж шүү. Цай 2 дахь хасаасаа эхлээд хямгатай хандах нь 2 дахь сараасаа эхлээд. За хүнд мөнгө төгрөг зээлэхгүй шүү гэдгийг сануулж байна. Өөрөө өвчтөй тал байгаа гэдэг юм. Энэ тал дээр бол өгөө тах шаардлага байхгүй шүү. Гэж гарч ирж байна. За өөртөө аягүй анхаарах нэ. Тий. Өөртөө анхаарах хэрэгтэй шүү. Нөгөө нэг нарны тос, музын, тариа, витамин, витамин тийм хүмүүсээ хараарай. Тэг өөрөө анхаарахтаа одоо тэг ямар цагууртай газар очиж яах вэ? Хүүхэд тиймэрхүү юмудаа анхаард юм уу? Харагдчих байна. Тий. Яг ингээ бичигээд ингээ бодигээ төлөлийгээд ингээ суухаар яг одоо талаад төр чи юу ч орж ирэхгүй байна. Яг үндэ яг юу их яах мэдэхгүй баярлалаа тогтлол төдөг. За тэгэнгүүт ингээ бүтггүй юм шиг санагдаад байж магадгүй мэн. Жогоон хэцүү эрсдэлтэй санагдаад байж магадгүй мэн. Очиж болох хэцүү байх юм байна. Үнэхээр нүүр тулах шаардлага гарах. Гэхдээ өөрөө өөрийгөө тэрээр хамгаалж сурчихсан. Уучлаарай энэ бодоод байгаа зүйлүүд чинь тийм амар сөрөг тал алгаа. Сайн бол эрэг тал хоёроо хооронд ингээл асар их зүрхэлтэд байгаа хгүй. Тэгээ үзээгүй ихлэвлэл туулаагүй байжснаар ингэчих болов тэгчих болов ийм тохиолдолд ингэн ингээ дампууржуул яана ингээ бүтэхгүй бол яана ингээ заллуулжуул яана яах вэ хүү гэдэг ингээ амар бодож байгаа боловч энэ зүйл бол тань ингээ хамгаалж байна. Та өөрийгөө бүтээж гин өөрийнхөө орчин бий болгож гин өөрийнхөө алс ирээдүйд хэрэгтэй юм тойргийг зурж эхэлж байна. Өөрийнхөө тойрог өөрийнхөө хүрээл өөрийнхөө амьдралын шин боломжуудыг нээж эхэлсэн байна. За энэний хажуугаар та үнэндээ нүүр тулж эхэлсэн. За яг ер нь бол ар гэрантаар ингээл зөрчилтэй маргаантай байгаад өөрөөрөө хиттэй хараал ингээд явангууд юм болгон таны санснаар бас биш байдаг гэдгийг та бас хүлээн зөвшөөрч зүгээр юм болоо да гэж хэлмээр байна. Тэгээд алжсан боломжийг ер нь ганцаараа шийдэх ганцаараа болчих зүйл биш байсан учраас магадгүй бусдын үгийг сонсороо. Тэгээд хүн ер нь тэгээд өөрөө хамгийн хайртай хүмүүсэлж байгаа хатуурхад байдаг шүү дээ. Гэргандаа тэгээд хажуугаар таа мөөлөгч хайр сэтгэлээ хайрлсан дээр яасан бэ нийсэн юм харж гисэн чинь хайр дурлал бол гарч ирж байна шүү. Тэгээд энэ бол шинэ учрал гэж хэлнэ бэ. Энэ бол шинэ учрал байна, шинэ боломж байна, шинэ хүнтэй танилцсанаа гэж харж ирж байна. Шинэ хүнтэй танилцсан. Тэгсэн чинь сэтгэл чинь ингээд нэгдэж өгөхгүй юм л та. Яагаад нэгдэж өгөхгүй юм гэсэн чинь та ингээд төгшгөн айхан мөн үү биш үү гэж нэг хүнтэй танилцаад энэ миний насны ань мөн үү энэ наттай насаараа амьдрах хүн мөн үү гэл ийм амар гүний ухааны юм бодоод ах юм тэгэхгүй шүү дээ. Тий. Тэгээ цаг хугацаа явдгаар явна. Өнгөрсөн зүйлтэй холбоотой шархуул хийдэг нь цаг хугацаа танаас шалтгаан хуур явдгаар явж уулзах хэвээр хүнтэйгээ уулзах учрах хүнтэй л уулзчаа гэдгийг хүлээж аваарай. Энэ сэтгэлдээ хүлээж авч чадахгүй ингээл эсэргүүцээ тэмцээд байх багталтай. Цаг болгоны цаан шинэ амьдрал байгаа, шинэ өөрчлөлт байгаа шүү дээ. Тэгэхээр өөрийнхөө цонгог өөрийнхөө ирээдүг гэлтүүлэл явж байгаа хүн хоосон төсөөл биш. Шууд ингээл харилцаа эхлүүлээгүй ингээд танилцал ингээд нэг юм үерхэл нөхрөл таних хавц дээр л энэ яг суух хүн мөн үү? Энэ хүн ингээд үнэн үү, худлаа юу гэж ингэж амар ингэж эргэлзэж бодоод идэв юм байна. Өөрийнхөө хувьд бол нэг хит өөрийгөө ингэж нэг юм хамгаалаад хит өөрийгөө ингэж нэг юм тав байдалд оруулаад байдаг тал шүү заяа. Тэгэхээр энэ 3 сарын хугацаанд бол шинэ хүнтэй танилцсан. Та хоёрын хооронд хайр сэтгэлийн харилцаа үүсгэн цаг хугацаа зүүж чигч нь бол таарч байна. Таны энэ очих гээд гарч байгаа тэмүүлж байгаа газар төлөөч мараа цуг явж таарч энэ үү тэр газар чинь байгаад байна уу? Тэр сургууль семинарт тэр чинь цуг явдаг гэж тарах гэдэг юм. Нэг иймэрхүү юм бол харагдчихэ шүү заяа. Хөдөлгөөн хийх гэдэг амтай жижиг төстэй нөхцөл байдалтай юм хүн байна. Гэгэл хөвгчлээ тийм хүн харагдчихэ шүү за. Гэгэл хөвгчлээ тий. Би баасан. За өөртөө ч юм бол бас тэгээд шууд сэтгэл хөдлөлөө барахгүй ингээд байгаад талууд харагдах. Энэ 3 сарын хугацаанд бол ерөнхийдөө маш гоё эрэг талаараа эргээд эхэллээ шүү дээ тий. Тэгэхээр
өөрийгөө ингээд харилж байгаа нэртэй боловч амрааж байгаа нэртэй боловч гэсэн давхар юм тариа эдлэрэл одоо өөрийнхөө те зүйлүүдийг бас анхаараа хоол унд дээр жоохон анхаарч өөргөө бас шууд ингээд өрхтүүлцөө гэж давхар шүү заяа. Тийм ээ. Тэгээд бүр ингээд наривчилж детальчилж гарах үзэх шаардлагагүй. Энэ 3 сарын хугацаанд таны бодсон амар гоё амжилт боломж гарч ирж байна. Гадагшаа явах гээд физмис хүлээж байгаа бол физ чинь гарсан юм шүү байна. Гарч явах шүү байна. Тэгээд гадагшаа явах боломж сургалт семинар гарч ирэх бол таажил төрөлтөж холбоотойгоор тэгээд ямар ч гэсэн юм айгүй хөдөлгөөнтэй сар байх нэ. Тийм. 3 сар байх нэ. Тийм. Тэгээд сарын сүүлүүд амар ядарсан. Юм сайхан төлөвлөн заяа. Эсвэл төлөвлөгөө болоо бүтээх. Цааргийнхаа давмууд садахгүй шивээ олно. Таны ингээд зүг байсан ч гэсэн хамаагүй. Тэгээд элдгээр ухамсартайгаар хууршилт эзэм хүсхийг хүсэж байна. Тэгэхгүй бол тэгээд бас болохгүй шүү гэж зөвлөж шүү заяа. За эргэн тойрны найз нөхдөд бол та намд бол найз нөхөд тэрний хүмүүс ч юм бол ерөнхийдөө өөртөө ч айгүй атаархдаг байдалтай харагч энэ харилцаан дээр яагаад ч юм та ингээ нөгөө нэг юм жоох хүний олонний хил хамдурч гэдэг магадaltaй шүү. Тийм учраас хүн амьтны гомдоох үйлдэл гаргачихгүй гомдоох үг хэлчихгүй гэдэг дээрээ жоох анхаарат өгөөрэй. Тэгэхгүй бол тэг өөртөө бас юу энэ тухайн төрөөгөө шүү дайс нэг юм хэрэггүй шүү заяа. Тийм ээ. Өөр нь бол ингээл дандаа юмны ингээл айл атармаатай тойроо юм самуудыг сонгочихсон бол илүү тавц самыг сонгоно хугацаа байна. Энэ хугацаа байгаа хугацаанд хувийн зохицуул байгуулах хиймээр санагдсан зүйлүүдээ хийгээд өөртөө анхаарат. За мөнгө төгрөгийн асуудал дээр бол төлөвлөгөөтэй хандаад ингээд эхэлжүүл одоо өөрөө ч ажил сансан бодсон үр дүндээ хүрээд та энэ 3 сарын хугацаанд хөдөлгөөн орох нэ. Тэгээд амжилт хүсье. Үнэхээр гой цаг үе ирж байна. Тэгээ энийг баярлалтай бахархалтайгаар хүлээж аваарай. Яад чи юм баярлалт ахын өөрөө чинь өмнөөс тэгээ байлгах нуршиж бүр амар детальшгүй дэлгэрүүлж урт болгож гонжруулахгүйгээр танд ингээ хэрэгтэй юм. Тэгээ мөнгө төрний асуудал дээр л аюу гой гараа танд ингээ гинтийн гой мэдээ сайн сайхан боломжууд ингээ орж ирнэ. Хүний тосож аваарай. Тэг өөрийгөө голохгүйгээр хийгээрэй. Хэлүүлээрэй. Тэг жоо ирэлцэж танилцаад байна. Ингээд нэг хөдөлжсэн юмны араас явах тал дээр жоо хойшин тавиад байсан бол одоо ингээд яваарай эхлүүлээрэй. Явах боломж гарч ирж байгаа учраас тэр боломжоо хатгаад одоо нэг өөрийн зүгээс шалтгааллах зүйлүүдээ хийгээрэй. Та аялал гарч чавал аялалтаа гоё яваарай. Тий. Хувийн бас тий аялалтаа хувийн зохион байгуулалт өндөртөө оролцох юм шүү дээ. Би аль болох ингээд бол тавч хэлээд очиж боддгийн. Тийм мэрэгэн дээр бол санхүүгийн байдал дээр бол эерэг сайн байна. Эрүүл мэндийн байдал дээр ч гэсэн ер нь жоон дээд содод хямрах жоохон тиймэрхүү зүйлээ хоол ундаа бол анхаарат яваарай гэж хэлж байна. Нойрондоо анхаараарай. Ажил бол нааштай. Энэ 3 сарын хугацаанд үнэхээр гоё шинээр маш олон зүйл эхэлнэ. За гэр бүлийнхэнтэй зориулаад цаг зав гаргаарай. Гэр бүлийнхэнтэй жоохон зөрчилтэй маргаантай байсан бол энэ бол нэг юм уушлаарай гэх гэрээхэндээ зориулаад баярлуулж чараа гэж хэлж байна шүү. За тэгээд мөнгө төрний хувьд бол тийм ээ боломж бол байна. Тэгэхээр бүртгийнхаа уншлагыг өндөрлөё. Энэ үйл ингээ сайхан болоо бүтээ явууллаа шүү. За ингээ 4-р бүлэг сонгосон хүмүүсийнхаа уншлагыг эхлүүлье. За энэ 4-р бүлэг сонгосон хүмүүс нь яаж юм бэ гэхээр за айгүй их яриа хэлцээртэй сар байна. Хүмүүстэй их уулзах нэ, харилцаа холбоо тогтоох нэ. За энерги шалгалт эхлүүлье. За ойрын хугацаанд захидал илгээмж ил захидал илгээмж бичиг цаасан дээр ийм хөөрхөн ийм тэмдэглэсэн одоо ном дээр ингээ бэлгэсэн гэдэг ийм илгээмж бэлэг захидал авсан бол та 103 би сонгосон байна.
За ойрын хугацаанд ингээд хуучин үйлчлүүлэгч нартайгаа айгүй их таарч байна. Хуушаа харилцаа холбоотой байсан хүмүүстэйгээ айгүй их таарсан ба та зөв группийг сонгосон байна. Муу тэг шинэ ингээд шинэ ажилд ороод шинэ байр суурьнд очсон боловч ингээ хуушныхаа хүмүүстэй таарлцсан холбоотой байгаа. Таны хуушны амьдрал цогтой ажилтдаг байсан, таньдаг байсан хуушны хүмүүс ингээд гарч ирэх хуушны хүмүүсээс гин харалтай холбоо орж ирээд байгаа бол та зөв группийг сонгосон байна гэж хэлмээр байна. За тэгэхээр уншлага эхлүүлье. Бас олон юм шиг олон үзэж байгаа учраас тайлбарлах олон юм шиггүйгээр бас хичээж байна. За дөрөвдүгээр бүлгийг сонгосон хүмүүс юм аа. Энэ 3 сарын цанд юу тохиолдох вэ? За бас наадам ийм хөөрхөн цугаалга аяллууд хэллээ. Гэхдээ олон өнөгөр биш байна. Таны хувьд бол гэрээ хэлцүүрүүд бол нааштай явагдаж эхлэхээр байна. Мөнгө төгрөгийн удаан хүлээлттэй байсан гарын өсөв бичиг баримттай холбоотой хөлөөл мөншийн ажилдаа ороод тэрэндээ бас нэг тийм тодорхой хэмжээний нэг юм хамт олон нөхцөл өөрийн хүрээл бүтүүлэг байсан бол эдгээр төлөвлөгөөг энэ 3 сартаа та бүрдүүлэх нэ. Таныг ойлгодог хүмүүс гарч ирэх нь хуушны хүмүүс чинь холбогдох нь за мөнгө төгрөгийн асуудал шийдэгдэж эхлэх нь гэрээ хэлцээр нааштайгаар бичиг баримт нааштайгаар шийдэгдэнэ. За тэгсэн чи яасан бэ гэсэн чинь гинтийн энэ гой юм тохиолдлууд гой боломжуудыг энэ худлаа ярьж хойш нь тавихгүй шүү заяа. Ажлын санал боломж гарч ирээд танд ингэ шинэ ажлын байр суурь ч юм уу те эрхийг эрлэхэд одоо юм жижиг ахын худлаа яриагаар ингэж бити хойшлуулаарэ тийм бити ингэж хойшлуулаад 200 цэнгэл гэрээ хэлцээрийг худлаа ярьж бити ингэж хойшлуулах ч юм уу худлаа ингэж нөгөө мэдээлэл өгч бити ингэж гэрээ хэлцээ бичих зас болохоор яг өмнөрөө байх юм бол таны талд энэ 3 сард бүх зүйл шийдэгдэнэ гэж хүзэр хэлж байна. За ер нь бол жоохон өвчин зовлонтой удаан шаналсан өндөр настай юм уу ийм хүн жоохон эндэх магадлал байна. Тийм ийм байгаа шүү. Энэ дээр бол та нэг юм хүн дээр битээ тусгаж аваарай. Таны холын төгрөг сатай юм уу, холын найз нөхөд холын хүн болтой юмдаг аа. Нэг бас амар орон гэж бас харагддаггүй. Тийм мэдээ авах нэ. За энэ бол болох турвын жам байсан учраас энэ дээр ингээд нэг юм зөвхөрч шаналж хэцүүдэх юм алгаа. За гэрээ хэлцээр бүтний энэ 7 сарын хугацаанд ажил төрөл шинжилэлт орж ирнэ. Хуушны гой байсан хүмүүс, хуушны юм ажилтаа төрлөө мэддэг мундаг юм хүрээлттэй танилтай талтай энэ хүмүүс маань хэрэгж холбогдно. Танд олон хаалгууд нээгдэж байна. Шинэ боломжууд гарч ирж байна. Ер нь гадны хүмүүсийн магтаал сайшаал урамшуулалт айгүй өндөр өртгөнэ. Хүмүүс гинт таны магтаал, гинт сайн сайхныг яриад ингэнгүүт та харин энэ дээр зүйл дээр жоохон сэтгэл хөдлөлөө бариараа хит сэтгэл хөдлөл өвхөн амтан гомдооч гот байх үү. Хит их магтаалаас болоод өөргөө ингээ баахан хөөргөдөд ажлын хойшин тавиад ингээ дээр нарийн цэнгэн төлхөө анхаарад ингээд ажлыг хойшин тавиад салгууртуулаад байх үү гэдэг та хараарай. Гол нь таны цаад зорилго чинь чухал байгаа шүү. Энэ 3 сард бол анхаарах ёстой зүйл чинь энэ байна. Тохио мэдээч юм бол энэ байна. Хуульт ихдэх үү дээ. За хүний магтаал урамшуул бас хэд ихдэх үү дээ. Энэ тал дээр бас хараарай, анзаараарай гэж шүү заяа. Тийм зорилгодоо хүрэх гоё боломжууд гарч ирэх юм. Техник саадууд бол арилах нэ. Тийм саадууд бол арилна таарч юм уу те. Тарнар харанхуй байсан ч гэсэн замыг чинь гэрэлтүүлээд хав харанхуйч байсан тэмлүүдэд ингээд сууж штэ тэг чинь ингээд бас айгүй мундаг байна. Та найз бүх нөхөд бол эргэн тойрны хүрээл, эргэн тойрны хамтрагч, ажлын болон амьдралын хамтрагч энэ юмнууд чинь жоо өөрчлөлт орж байна. Гэхдээ эерэг талаараа гэдэг бас сайн санаж өгөөрэй. Хөө яа энэ яах юм бол энэ юм бол яах вэ хөө гэж эргэлзээд авахгүй аливаа юм жоо эерэг
ярьж хэлсэндээ байгаа өдөр. Та нэг жоохон ингээ ядарч мадрангуудаа худлаа ярангуудаа тэр өдрөө ингээ тэр өдрийн ажлыг хойшлуулж тэгж мэж бас болохгүй шүү. Болоод босоод хөдлөөрэй гэж юм тий. Айгүй өөртөө тэмээд. Одоо энэ жижиг ийм сорилттой үедийг яг даваад дуусчихна. За ёо. Энийг бол яг даваад дуусчихна. Амар тойрог замаар юм тий. Нэг хэсэг мөлий явсан байна. Одоо тэгээд энэ асуудал бол дуусчихна. Ажил төрөл төр нааштай өдрүүд эхэлчин гэрэл хийгээтэй зам. Анзаарч бол гэрэл хийгээтэй замууд гарч ирж байна. Тэнгүүд нэг газараа байгаад нэг юмдаа тасцсан. Тэгэл нэг юмнасаа холдож чадахгүй, өндөрч чадахгүй, өөрийгөө үнэлж чадахгүй ийм асуудал байсан бол эдгээр 3 сар танд өөрчлөлт гарч ирнэ. Магтаал өмжил таны хийсэн бүтээсэн хэлсэн ярьсан ч үнэн байж бүх зүйл дээр ингээ практик дээр ажлын талбар дээр таны хамт олон дээр таны найз нөхөд дээр таны юм үн зөв зүйл дээр бол шинжилэл таны үнэлэмж таны ирээдүйд цаашдаа энэ 3 сарын ирээдүйд чинь ашигтайгаар ирж байгаа гэж гарч ирж шүү заа юу. Тайл болох зам төлөө тайван байхыг хичээгээрэй. Уулзал болон нарийн наадам зугаа цэнгэлд явахдаа оролцсон. Тэгээд ер нь тиймэрхүү юмд явахдаа бас аль болох сэтгэл хөдлөлөө сайн байрч өгөөрэй гэдгийг сануулж шүү заа. Хэвтрүүлэх бас хэрэггүй шүү гэж гарч ирж байна. За хувийн амьдралын талаарх асуудлуудыг цааш нь хараад өгье. За хит өөрийгөө төвлөх, хит өнгөрөх, хажуудгаа жоохон өөлөх, тэ гэр бүлийнхэн өөр одоо хэн гэдэг автоматн садан хамт ажилладаг хүмүүсээ хит хийж өөлөх, тэгээ бүх юм мэдэмхээр хинтэр хамтлага харагдаж магадгүй юм болохгүй шүү гэж сануулж шүү заа юу. Тэгээд хувийн амьдралын зөвгийн дээр бол стресс ингээ бухимдлаа шунд хүнд гарах гэдэг хандлага байгаад байна. Сэтгэл хөдлөлөө шахан байрч өгөөрэй. Жоохон урлаг соёлын үйл ажиллагаа, найр наадам зугаа цэнгэл урлаг соёлын үйл ажиллагаа хүлээн авалт, тоглолт иймэрхүү зүйлүүдэд жоохон татагдаад байж магадгүй. Тэгээ тийм учраас тэрэнд бол явж болно. Тэрийг бол хийж болно. Энэ бол таны цаг хугацаа юм аа гэж юм заа юу. Өөрийнхөө авьяас чадварыг нээх нь байна, өөрийнхөө боломжуудыг харах нь байна. Урд нь байсан зүйлүүд чинь бүгдээр ингээд эрэг талаар өөрчлөлтөж орж ирнэ энэ 3 сарын хугацаанд. За 3 сарын эхний ер нь бол тий дундуур 13, 30, 22 хавцаа бол өөртөө төлхөө цаг гаргаж өгөөрэй. За ер нь нэг энэ 3 сарын хугацаанд 8, 17, 25, 26-ны хугацаанд бол ер нь бол төвийг сахиа тий өөрийнхөө шийдвэрийг заавал батлах гэхгүйгээр өөрийнхөө нөхцөл байдалд төвийг сахиад бусдын үзэл бодлыг сонсоод ингээд өнгөрөөж хичээгээрэй гэж сануулж байна. За ер нь бол сар алганы 14, 30, 11-ний үед л санхүү махунд эрэг талаар өөрчлөлтүүд ороод ирж магадгүй байна. Тэр боломжуудыг хатгаад өгөхийг хичээгээрэй. За гэр бүлдээ тодорхой хэмжээний цаг зав зарцуулаарай. За юу тодорхой хэмжээний цаг зав зарцуулаарай. За ер нь бол тэг аливаа юмны хорыг гаргахтаа жоох муу байгаад байдаг тал байна өөртөө чинь. Энэ нүдний хор, цоосны хор, хил хамны хор гэдэг юмнууд аливаа юм дээр жоохон тэрийн хорыг гаргах юм гэдгийг жоохон судлаад үз. Одоо юм өгчсэн юм шин тий ямар нэгэн дом яваарай гэж би бол зөвлөе. За гэр бүлийнхаа ажилд оролцох, гэр бүлийнхэндээ туслах, дэмнэх, гэр бүлийнхаа ханижил, гэр бүл одоо гэхээр мэдээ тий аав ээж ах トゥ хамаатан садныхаа амьдрал ажил талынхаа юм дээр нь жоохон оролцож, чанга чиглэлээрээ тусалж, хайртай хүмүүсийг урамшуулж, дэмжиж тий ачаал дарамтнаас нь бас хөнгөвчилж өгөөрэй гэж хүзэр сануулж байна. Таны мөрөөдөж байсан боломж болцоонууд шинээр нээгдэж байна, шинэ гаргалгаа гарцууд харагдаж байна. Мэдээж энэ ойрын 1 сарын хугацаанд шууд ажил амжилтхан гарахгүй төлөвлөн яг төлөвлөөрэй заа юу. Тэг ярьж шаасан бичиж саасны асуудал дээр хараарай. Тэг шууд тэгээд би бүгдийг хийн гэд бас өөртөө амар их ачаад харан тавчих болохгүй шүү. Тэр дунд нь бас хамралт гэр бүлтэй зарцуулах цаг, өөрийн асуудлуудад зарцуулах цагийг гаргаарай заа юу. Бас хоосон юмны араас төрөвдөд юм хөдөлж байгаа юмныхаа араас бас ингээд сайн ажаарай л гэж байна. Тэгэхгүй бол нөгөө нэг энэ уншлаган дээр тааш ингээд ажил төрөлтөөр амжуулаад өгнэ. Тэг ингээд өгөрөө гэдгсэн чинь баахан хүмүүсийн ажлыг өөрөө хийх биш. Хүмүүсийн ажлыг хийгээ бүүчгүй. Та ч бас нэг хүн тусалж ийн гэд гэр бүлээсээ илүү энэ
хамт ажилдаг, хавсардаг, хамтардаг найз нөхдийнхээ ямиг нэгт тавиад байдаг тал байгаад шүү дээ тий. Тэгэхээр гэр бүлэдээ анхаарал тавих гэсэн болохоос биш ажил мэргэжлийн тал дээр бол өөрийнхөө хийх ёстой юмыг л уртгаал хийн үгэхээс өөрөөлөө бас ажил өөрөд явахгүй гэдгээ бас бодолцож үзээрэй гэж би бас хэлмээр байна. За ойрын үед бол нэг хэвийн уудгартай гонигтай юм байсан боловч одоо бол өөрчлөгдөж шүү. За амьдралд чинь нэг юм эрг хаалга нэгдэж байна. Тэгээд боломжийг л хоёлаа сайхан атгаад авах шүү. За яа. Өөрийнхөө өнгөрсөнтэй өөрийнхөө энэ алдаа дутагдал гаргаж ирсэн хэл ам болж ирсэн тухайн үе шүүмжлүүлж ирсэн ийм зүйлүүдтэйгээ мартаж чадахгүй ингээл сэтгэл дотроо бодвол тэр нь шаналал ингээл зориуллал тэгэхгүй одоо энийг бол зүгээр мартчихсан хүмүүс бараг мартцсан байгаа. Тэр чинь сөхөөл хүн болго яриад ингээ явахгүй. Өөрөө тэрнээсээ ингээл эвгүй байдд орол тэрийгээ дахиж бодоо шаналал ингээл шалан дагуур ороод явах шаардлага байхгүй байхгүй да. Тэ. Тэгээ таны хувьд бол бүх зүйлэндээ баримт нотлохотой хандаарай гэж шүү. Заяа дандаа бичээ цаас баримт нотлохотой хандаарай. Тэгээд ийм сэтгэл татам чанар өөртөө ч юм гоё гэгээлэг чанарууд байдаг. Тэднэрийгээ сайхан урамшуулаарай. Тэр талуудаа илүү тод гаргаж өгөх хэрэгтэй шүү. Энэ одоо юу гэдэг шудраг байдаг, бусдад тусрахгүй ханддаг, тийм иймэрхүү зүйлүүд дээр энийгээ бас тодтогч өгөх нь биш үү? Гэхдээ туслана гэдэг бол бас өөр зүйл гэдэг. Анхаарал гэр бүл талаар энэ 3 сар тал дээр илүү жоох анхаарал өгөөрэй заа юу. Ажлаас гадна ажил хамт олонны тал дээр бол угаасаа өөрөө ч үуд бол мундагладаг юм байна шүү дээ. Чаддаг юм уу чаддаг. Яг ажил дээр алдаа дутагдал гараад жижиг шажиг зүйлүүд өрнсөн боловч энэ зүйл өнгөрөө дуусчихсан. Энд ингээд шаналаад яах вэ ийх вэ гэж бодохгүй шүү. За тэг бас санхүү талыг чинь юу ингээд хараад өгье гэж бодож чинь. За санхүү тал дээр яг юу анхаарах хэрэгтэй бэ? Санхүүгийн тохиол хэлмэдээ юу вэ гэдгийг хараад өгье. Миний уншлага ер нь бол энэ уншлага таны очсон өдрөөс эхлээл явж байгаа учраас танд нэг баримж өгч 3 сар гэлтэй. Сар болгон гэхээр миний хувьд бол тийм төлөвөн дээр жоохон гүн ингээ хардгүй юм шиг санагдаад идэв. Өнгөн болохоор сарын хугацаанд юу бодож санах юм нараа дэлгэнгүй гараад ирэх юм болов. За хайрт хүмүүстээ цаг гаргана. За гоё гинти юм гоё боломжууд гарч ирэх нь шүүрнэ. За ёо. Сто хатгаад авна шүү. Тийм. Сэтгэлд чинь багтаж байгаа юм чинь тэгвэл амьдралд чинь багтаал явчих шүү. За энэ хүзрэн дээр юу сануулж байна гэсэн чинь таны энэ садан төгрөл таны энэ ойрын хамт байгаа хүн эрэгтэй хүн биш үү? За худлаа жоохон яриад байж магадгүй шүү. Мөнгөний асуудал гарах гэдэг магадгүй шүү энэ 3 сарын хугацаанд. За энэ юу нь яагаад вэ? Энэ нөхөр юу хийгээ яваад байна гэдэг чинь жоохон анхаарал тавьж өөр энэ нэг болохгүй юмар оролдоод байна уу? Өөр ширэнд ороод байна уу? Ямар нэгэн дондолт хамаарал бүхий явцсан байна уу гэдгийг бас хараарай. Тэгэхгүй бол таны ар гэрийн амьдралын асуудлууд бол дараалал таны карьерт нөлөөлж болчихгүй. Таны хувийн амьдрал нөхцөл байдалд чинь юу гэдэг нь хөндлөнгөөс оролцож болцгүй нөлөөл байшгүй нөлөөл орох гэдэг шүү. Тэгээ ингээд та бол нь юм болгоны тасан зогсоо шүү олон дотор ороод ингээд өөрийгөө илэрхийлээд аваад явчихдаг. Аливаа байдлаар юм ухаалаг аль болох төвчээртэй ханддаг юм байл да. Ер нь найдаж болох найдвартай хүн юм. Гэтэл таны бол ураг сад ойрын төрөл дотор чинь нэг эрэгтэй хүн нэг юм бодлоо яриад мөнгө төгрөгийн асуудал үүсгээл нэг юм үйл бүтэх юм олдоо яваад байгаа тал байгаад шүү гэж хүзэр харуулж байна. За өгөндөө маш их боломжтой хандаж шүү. Ярьж хэлж байгаа үг хэлэндээ маш их боломжтой хандаж өгөөрэй. Эдгээр саруудад хүний бас санаад болон санамбуу гомдолч шүү. Тэгээд таны худлаа ярьсан зүйл эргүүлээд эвгүй байдал таныг оруулах магадaltaй учраас та болж өгөл худлаа аливаа юмд худлаа ялахгүй өнгөө илчих хэрэгтэй юм байна. Өнөөдөр үнэхээр би залах байна гэдээ ингээд хэлчээрэй. Тэгэхгүй бол цаашдаа бас олон зүйл дээр нөлөөлөх тал харагдаад шүү. Энийг л хүзэр сануулад байна. Тэгээ 3 сарын хугацаанд бол яг хүрхнэ, болох нэ, бүтгэнэ.
амжилт байна. Нэг юмны үзүүрээс хатчих юм байна да. Ийм харагдаж байна. Юусе юм бити твдэс сандраарай. Танд ингээд твдрэх сандрах ийм асуудлууд тулгамдаад байд юм байна. Твдэр сандраад ах юм байхгүй. Бага нөхцөл байдалтай тасан зохицуул илэрхийлэх юм илэрхийлэл хийх юм хийгээл явчихад бас яг болох гэдэг шүү гэж хүзэр хэлж байна. Тэг үн цэнтэй юм санаа бодол үн цэнтэй бизнес үн цэнтэй юм гэрээ хэлцээр бустай холбоо хуваалцахтай ой тогтоолтой бас амар сайн бодорой санаж мартаад байдаг талууд ингээд харагдаж байна. Энэ бол жоохон энерги сэвдэлтэй нийтэн зүйлээсээ салчир бас болох ба. Тэгээ жижиг шижиг юм нарийн жижиг зүйлүүдийг бас жоохон анхаараарай. Таны эргэн тойронд л юм жижиг юмнууд орохтуулаад дандаа том юм бариад ингээд гүгээд байгаа бол жижиг зүйлүүд дээр анхаараарай. Анхаарах цаг болсон байна гэж байна. Тэгээ чин сэтгэлээс зөвхөн ажлын талаар л ярьж шүү зөө их хөвчлэн. Ажилтаа чин сэтгэлээр хичээл зүтгэлтэй хандсанаар танд эргүүлээд яг хариулт үр дүний 3 сар дотор ороод ирнэ. Өнгөрсөн хугацаанд хийсэн зүйлүүд чинь ч гэсэн одоо хугацаанд хийсэн зүйлүүд ч гэсэн үр дүнтэй өгж өгсөн манай цагаан болсон тий. Сэтгэл дотроо тусгаж авч чадахгүй байсан бол одоо туснаа заа. Тэгээ эсвэл болчихъя гэж ингэ боддог байсан. Тэгээ одоо бүр ажил төрлийн талтаараа л үнэхээр гэлзуулаад өгөх нэ. Өнгөрснөөс ер нь л дэвшлиг дэвших өөрчлөгдөх шинжилэлтүүд харагдчих шүү. За ингээд дарааж байгаа бүлгийн уншлагыг хэлүүлцгээе. За 5 дахь бүлгийг сонсон хүмүүсийнхөө уншлагыг хэлүүлцгээе. За энергийн шалгалтаа эхлүүлье. Би энэ харт хүмүүсийн тухай. За. Холын харилцаа юм уу да? Холын харилцаа байна. Зайтай харилцаа эсвэл явуулын ажил хийдэг. За юг нэг талтай гараагүй байгаа ийм харилцаа байна. За. За ингээд та энэ мөрийг уншиж байгаа хугацаанд за энергийн цэвэрлэгээ яг хийгээд ямар нэг өөртөө энергийн талаар дом хийсэн бол та энэ зөв группийг сонгосон байна. За мөн наранд мөргсөн, саранд мөргсөн бол та зөв группийг сонгосон байна. За ойр үед үл үзэгдэх хүч, янз янзын сүнс, ямар нэгэн подкаст, тийм би хийсгэл төртэй зүйлийн тухай, бурхны тухай, ийм хий зүйлүүдийн тухай тий нүдэнд үзэгдэж гарч баригдахгүй ч гэсэн тий үе тож үед яригддаг гэдэг энэ зүйлүүдийн тухай илүү түлхүү сонирхох юм уу тиймэрхүү мэдээлэл сонссон тиймэрхүү яриа өрчсөн бол та зөв группийг сонгосон байна гэж хэлмээр байна. За ур чадвар хөдөлмөр бүтээл бол нэмэгдэж байна. Тэгэхээр энергийн цэвэрлэгээ хийгдсэн хүн бол зөв группийг сонгосон байна. За мөн өөртөө шинэ сахиу судалдаж авсан, шинэ зүйлд мөл сахиу судалдаж авсан эсвэл хамгаалтын хэрэглэсэн бол та зөв группийг сонгосон байна. За хувь тавилан, карма, за тэр гэрсийн дуу, карманы тухай дуу, чимээ ийм яриа сонссон бол та зөв группийг сонгосон байна гэж бодож байна. За тэгэхээр одоо уншлагаа эхлэв. За эдгээр 3 сарын хугацаанд танд юу тохиолдох вэ гэсэн. За бичиг баримт виз пассворттой холбоотой асуудал дээр за ойрын хугацаанд бишээ та яг хугацааг нь харж чад энэ 3 сарын хугацаанд дундуур юм уу сүүлээр нь хөөцөлтүүд бүтэмжтэй гэж гарч ирж байна. Тэ. За эмэгтэй хүнээс жоохон юм хотлоо мэдээ, хэл мэдээ орж ирээд эмэгтэй хүнээс болоод эмэгтэй хүнээс шүү. Өөрийн чинь таньдаг дөө бах. Насаар бага хүн байна. Ийм хүнээс болоод жоохон хохирол амсах гэдэг магадгүй байна. Тийм учраас тэрнээс сэрэмжтэй болгоомжтой байгаарай гэж хэлж байна. Өөрт чинь ингээл бэлээсэл барайл гүгээл тэг ингээл гой гой юм яриад ингээ тэгээ гэл ороод гал байгаад байгаа юм харагдчихэ шүү. Тэгээ тэрнээс болгоомжтой байгаарай гэж хүзэр саналж 3 сарын хугацаанд танд дүү байна.
Тэрнээс болж стресстэй би ачаа өвдөг мөнгө төрний гарах эсвэл ингээ асуудалд орж магадгүй хэл ам дуртаж магадгүй гэдэг талаар хүзэр бол сануулж өгч байна. За хувийн амьдрал ямар байна гэдэг ингээд харж байна. Тэгсэн чи хувийн амьдрал одоогор бол за тийм ээ те дайчин байна, зүтгэж байна. Тэг илүү бие даасан илүү мундаг байна. За одоо жоохон амарнаа дундуур нь заа юу. За энэ 3 сарын хугацаанд бол нэг 2-7 хоног орчмыг бол яг заавал үргэлжлүүлж бишэлтэй төлөвлөж байгаа та өөртөө амрал цаг зав гаргаарай. Танд бол амралт хэрэгтэй байна. За хайж удаан хугацаанд хайж төгсчээсэн асуудлууд өөртөө салчин тэр асуудлуудаас гарч ийн мөнгө төрөө эргэлттэй наашаа орж ирж байна. Санхүү бол ер нь гоё доктортой байж өгнө энэ 3 сарын хугацаанд. За ер нь бол санхүү тал дээр түн хэлсэн шүү дээ. Нэг өөр чинь таньдаг юм хойр амьдтдөө гэж мөнгө төрний асуудал дээр сэргэлэн тэгээ бороо зүрх юм дээр татгаад өөрөөр чинь бицэн юм хумсалж гад байх тал харагдаж байгаа учраас тэр тал дээр ч сэрэмжтэй байж өөрөө санхүүгийн хувьд мөнгө төгрөг орлого хэвээ үргэлжилж байна. За зүйл нарыг гоё төвлөрүүлмээр гоё амармаар байна. Тэр толгоо битээ хоос юм давраагаарай. Үнэхээр амьдралч шинэ өөрчлөлт, шинэ боломж, шинэ хүч гарч ирж байна. Тийм учраас гүн худгаас, гүн ангалаас гарч ирж байна. Өдөө болтол сурсан бодсон, дайчилсан, хичээсэн, ажилласан энэ болгонд ч өөр шим орж ирж шүү заяа. Ер нь бол хөдөлгөөн орж ирж байна. За өнгөрсөн амьдралтай холбоотой юм. Яг таны ингэ саяхан амьдралтай холбоотой асуудлууд ангал шиг амар хүнд хэцүү зовлон бэрхшээлүүд саллаа. За ажил тал дээр эцсийн зорилгодоо хүрэх гэж байгаа юм биш ээ. Энэ 3 сарын хугацаанд бол өсөлт гарч ирнэ. Үн цэний мэдрэнэ. Хайж төрөлтөөр нааштай байх болно. Тэгээ хамтран ажиллаж байгаа хүмүүсээ ер нь жоохон шилжилт хөдөлгөөн хийгээч боловчээ гэж хэлсэн хүмүүсээс нь болцсон дээр шүү. Хамтран ажиллаж байгаа хүмүүстэй ер нь цензургийн хамтран ажиллаж байгаа болон хамтран найз нөхөлж байгаа, хамтран шинэ бизнес эхэлж байгаа эсвэл энэ хамтрал гэдэг юм шүү заяа. Мөнгөний асуудалтай холбоотой юм хамтартай хүмүүс байгаа бол энэ хүмүүстэй анхаарлаа хандуулаарай. Тэгээ ер нь ажил дээр бол ажлын хамтралын хугацаан дээр бол ажилласаа одоо чин сэтгэл их хүсгэсээ илүү цалин өндөр цалин чин сэтгэл их хүсгэсээ илүү юм нэгт нямба цагаа барьдаг юм дүрмтэй журамтай зөв ийм зүйлийг хийгээрээ. Тэр нь бас ер нь өөртөө ч баг амар. Хүний өмнөөс ямар нэг юм өөрөөд явах шаардлага байхгүй гэж хэлж байна. За уг сагуу бол тэгэхээр доктортой ах нь за өөрөө таньдаг эмэгтэй дүү мөглөж болгоомжтой байх нь тийм хүнтэй танилцуул те тухайн үедээ танилцж магадгүй шинээр танилцж болно. Энэ 3 сарын хугацаанд тэгэхээр энэ хугацаанд бол жоохон сайн болгоомжтой байх нэ. Хүн зүйлтэй нүүрт болсон. За яг өсвөдрийн хажуугаар гэрлэг болж харлаа. Магадгүй ачаал дарамж нь хуурсан. Урд нь бол ингээл амар олон дүртэй амар ингээл хүн таалагдах галын амьдрал болгоны өөрөө ачаал дарамтыг мэдрээд өвдөө байсан бол одоо өөрчлөгдсөн. Өөрийгөө олох гээд өөрийгөө таних, өөрийнхөө хүсэж байгаа зүг ирээдүг бүтээгээд явж байна. Гэр бүлийнхаа төлөө, өөр хүүхдийнхаа төлөө магадгүй те өөрийнхөө төлөө ингээд та хичээл зүтгэлийг эхлүүлсэн байна. Энэ замыг ингээд болоод нийцсэн байна. Тийм. Энэ шин боломж хэлбэр ингээ баг хүчээр өөрөө чинь сонголт хөөр автоматар цаанаас нь гараад ирсэн байгаа байхгүй. Тэгэхээр урд нь бол тийм амар ачаалтай дарамттай байсан боловч одоо үгүй болсон байна. За хүүхдүүдээ мэдээж гэрийнхнийгээ халамжлах, өөрийгөө халамжлахын цаг үе ирсэн байна. Тэнцвэртэй байдлаа хадгална. Тэгээд урлагч жоохон шундуурлж болно. Гой сайхан дуу гой сайхан юм сөвнөрөө сэтгэл зүйн байдлаа ер нь өргөж явах үднээс байлуулах эерэг зөв сайхан утга агуулгатай зүйлийг өөртөө ойр болохыг хичээрээ. Санхүүгийн их сурвалж чивэл илүү сайжирна. Амжилт хүрэх боломж гарч ирнэ. Ер нь бол өсөлт төрөл гарч ирж байна. Ийм учраас та зоригтой бай. За хайр дурлалын харилцаан дээр бол шин төвшин, шин хүн, шин орчин, шин хүрээлэл, шин боломжууд гарч ирж байна. Тэ. Ихэр нөө хайр гэхээр нэг гэр бүлтэй хүмүүсийн хувьд бол одоо шин хүн, шин боломж гэхээр үгүй мөгүй гэж байгаа байх л да. Гэтэ яг мэрэг хүчнээс би үнэнгээсээ хэлээ. Магадгүй хэсэг хугацаанд хүн шинээр ингээд танилцаад дурлаад татагдаад ингээд явахыг би бас үгүйсэхгүй байгаа учраас энэ тал дээр юм
нухацтай хандаарай тий. Нухацтай хандаарай. Урт хугацааны юм уу бас богино хугацааны юм уу сэтгэл хөдлөлөөр таарж байгаа юм уу гэж хэлмээр байна. За ажил төрлийн тал дээр болохоор бас ингэж байгаа байхгүй. Жаахан юм төвөгтэй адармаатай тийм юм амар юм амбицтай өөртөө ингээл лаг маг гэж ингэж боддог өндөр мэдрэмтгий тийм юм хүмүүстэй уулзраа болоод хэцүүд биш магадгүй. Гэхдээ аюу гой дипломат байгаад ингээд зүв байгаад гэхдээ энэ асуудлуудыг болохгүй байгаа талыг нь бол хүндөөд тэгээ өөртөө чинь цагаан амар характер таахгүй байгаа хүмүүс бол үнэхээр чөлөөлөөрэй, орчноос солихыг хичээгээрэй. Эсвэл заяа энэ тал дээр ингэж хэлж байна. Танд бол энэ 3 сар гайхамшиг бүтээгний. За тэгээд энэ 3 сартай за мэдээж ажил төрлөлт мөнгө төрөх гоё гарч ирж байгаа ч гэсэн орлого зарлах хоёртой хяналт тавиарай. Та орж ирж байгаа юм чинь ингээл зарлага амар хэсгээд их тал харагдчих шүү заяа. Тэгээд ер нь бол устай айл болох хойрхон байхыг хичээгээрэй. Тэгээд усаар усны дом усны ямар нэгэн тийм нэрийн цэвэрлэгийн мөвлөгийн бүх зүйл ус ойрол өмөрлөөр одоо тийм юм гоё юмнуудыг бас хаваарай гэж зөвлөмөр байна. Доор балаарай гэд. За мөн за ер нь таны эцсийн хүртэл хичээж явсан юмны чи эцсийн үр дүн ер нь ялтаар төгсөн таны зөв байна, таны байдлууд ухаан өөрчлөгдөж байна. Энэ 3 сарын хугацаанд маш эрэг байна. Тэгэхээр энэ 3 сарын үйл үр бүтээлтэй өгөөжтэй мөн гэр бүлийнхээ халамжсан хайрласан тийм байх хэрэгтэй байна. Тэгээд таны эргэн тойрны орчинд таны ажил, хамтрал энэ орчинд таныг ойлгодог, таны хүсээгүй зүйлүүд байвал энэ төл заавал нүүр тулаад авах шаардлага байхгүй, энийг тэсэж төвчээд авах шаардлага байхгүй. Зарим юм зүгээр хэлэх цаг болсон байх ажлын байрны дарамт эсвэл гадуур хөл эсвэл хүсээгүй хүмүүстэйгээ ажиллаж байгаа бол тэр орчныг солих мөлөч гэдэг юм. Ямар нэгэн байдлаар энийг эрэг болгоод талаас нь хичээвэл энэ 3 сард тань дөрөв өгөөжтэй байх болно гэж шүү заяа. Хардуурлын тал дээр бол нэг би тиймэрхүү асуудал байна гэдээ өөртөө хэлсэн те. Сонголт бол таныг ардахгүй юу? За тэгэл ер нь бол иймэрхүү л зүйл бууж байна. Эрүүл мэндийн тал дээр бол эрүүл мэндийн талын нэрээ харж өгье. Эрүүл мэндийн тал дээр юу вэ? Яа чи ажил яриад яваад одоо өөрөө бас орхитуулаад байж болохгүй шүү. Толгойж байгаа хөлтэй байж магадгүй. Тийм учраас усны гоё хаагаар тий бастай газар талаад тэнгис сурсгалуус гоё ийм орчинд гараад өөрийгөө жоохон сэргээгээд өгөөрэй. Тэгээд шинэл ийм орчин байгаад шинэл гоё юм өөрийнхөө орчин бүр бүгдийн шинээр солих юм амьдралын шин боломжийг 3 сард гарч ирэх нь ажлын байр солигдож болно, амьдралын явц солигдож болно. За тэгээд эсвэл амьдарч байгаа газар хот ч солигдож болно, байр савны хувьд солилцох хөдөлгөөн орчихсон. Яг ийм гоё үе дээр нь яг гоёор босгоод авчвал гоё бүр таны хүссэн юм сайхан гоё гэдэг үнээс бүр илүү ундаг байх боломжууд гарч. За эрүүл мэндийн хувьд жоохон тархиталх хөвгдөд байх, шүдж байгаа мамаа автогнаад авах талууд байна. Тийм болохоор тархитлахоос жоохон амрааж өгөх хэрэгтэй. Шүд мүдийг бол ерөнхийдөө жоохон анхаараарай. Хүрээгээл өвдгөл яваад байж болохгүй шүү. За шүдийг дагаад яс гэж ярьдیں۔ Ерөнхийдөө ясмын сангинад иймэрхүү байвал жишээж дээр нь бас асуудлууд зэгслээрээ. Тэгээд хүн амьтанд тийм битүүн хүнд жоохон залжуулах гэдэг тал байгаад байгаа учраас тэр хүмүүсээс юм жоохон хоолой боломж байгаарэ. Эсвэл зайлшуулаад алдсан бол хараас нь яваад аваарэ. Тэгээд 3 сарын хугацаанд бүтээгээд авчихаар шүү заяа. За тэгээд гайхалтай байлаа. Тэгээд энэ бүлгийг сонгосон баярлалаа. Өшөө болон зөндөөл зүйл юм. 3 сарын хугацаа гэхэд богинохон санагдаад хэлж магадгүй. Гэхдээ таамчлаад дэлгэрүүлж нуршихгүй гараал болох хэллээ. Өөрийгөө оллоо, өөрийнхөө шинэ талыг нээлээ. Танд ингээд гарын хэдэн сарын хугацаанд амьдралд ч асар гоё юм шинэ боломжууд гарч ирээд танд ингээд бүх зүйл өөрчлөлт хөдөлгөөн орж ирж байгаа. Энийг талархалтайгаар хүлээж аваад мөн талархаарай. Та ингээд амьдрал дээр
болон овын амьдрал дээр бол ажил мэргэжил дээр орлого санхүү дээр бүр тушаал дэвшин гэдгийг би амлажээ, өрөөчээ. Тэгээд энэ хүртэл үзсэнд баярлалаа.